одоо бэлэг зүйтэй сайхан өдөр болж байна. Дорн дахны ангаах ухаан, дорн дахны бэлэг ухаан 50000 жил ирээд олоогүй салангад байсан мэдлэгийг имхлээ зэгслээд та бүгдийн маань гадаа бэлэн болгож байгаа. Өрн дахны ангаах ухаан 2500 жил ирж хагаад олоогүй энэ зүйлийг бидний гадаар ингээд тавьж байгаа ийм сайхан гүйл бодол явж байна. Тэрнээс гадна биднийг харагдаг зүйлээ бид нар мэддэг, харагдгүй зүйлийг тайлан болгоод ингээд гаргаад ирсэн энэ сайхан нарийн зүйлсүүдийг бид нар өнөөдрийн сургалтуудаар мэдэж авахаас гадна цаашаа бид нар энийг эзэмшээд бусад хүмүүстэй түгээн дэлгэрүүлэх ийм гавьяатай үсэнд төлөө зүтгэхээр энд ирж байгаа хүмүүсээ гэж. Тэгэхээр өнөөдрийн маань одоо энэ сайхан арга ухааныг одоо боловсруулж гаргаж ирсэн Цэрэндор жигчтэй чин сэтгэлийн талархал илэрхийлье. Миний ярихын ер нь нэлээд ундарсан их олон зүйл олон удаа хичээлд орсон, лекц, сургалт, энэ тентхийн уулзалтаар бид олон зүйлийг ярьсан, их зүйл мэдсэн. Багшийн айл дураар, ойд багшийн айл дураар миний жанцсан багшийн айл дэснаар нэг зүйлийг дахиж дамжуулах хэрэгтэй гэж бодож байгаа юм. Тэгэж шийдсэн. Одоо өнгөрсөн сургалтуудыг эргээд харахаар бид та нарт мэдлэг их олгож ирсэн юм байна. Ямар нэг хэмжээгээр хэдэн ном сараачаад гаргаж алдаа оноо байгаа та нар засч янзлаад авах ёстой. Туйлын үнэн зөв имийг хязгаарч хэнч бүтээж чадахгүй. Тэр тодорхой цаг хугацаанд зөв байна. Дараа нь өөрчлөгдөн. Бүр огтөөр өөрч тавигдаж болох тийм зүйлүүд байдаг шүү дээ. Тэгэхээр дээд эрүүл мэндийн тухайн сургалт бол туйлын үнэн бүр бишээс гадна тодорхой хугацаа орон зай эзлэх тийм үннүүд ч хэвээ. Ийм учраас энийг засаж залах ёстой хүн нь та нар, та нарын шавнар, та нар байх ёстой. Өнөөдрийн маргааш хоёрын сургалт ямар сургалт байх вэ гэхээр арга зүйн сургалт. Арга зүйн сургалт учраас өнөөдөр бид та нарын нэгэнт уншижсан зүйлийг дадлага буюу маргаашийн сургалтанд яаж ашиглах хэрэглэх талаар өнөөдөр араа дийлгэрэнгүй яриад тэгээд маргааш тэрийг цэвэр дадлага болгоно. Сургалт 3 шатлалтай эрүүлжгүй, гэгэрхгүй, бурханчих гэсэн юм 3 шатлал. Энэ 3 шатлалыг хүн дамжиж байж тэр бурханчих чанартай хүрдэг. Нэгийг алгасаа нөгөөд нь хүрэх боломж байхгүй. Тийм ч учраас энэ 3 шатыг дараалуулж 3 хоногоор 24 цагийн сургалт байхаар хөтөлбөр гаргаад мэдлэг нь юу байх юм, хүмүүст юу хэлж юм, дадлага нь юу хийх юм, хэдэн цаг хийх юм, бие дааж хэдэн цаг хийх вэ, хүлээгдэж байгаа үр дүн юу гэсэн ийм хөтөлбөр гаргацсан. Энийг цохио та нарт хойлоод өгчнө. Тэгэхээр та нар яг тэрүүгээр нэг хэсэгтэй л явна. Мэдээж завсараас нь юм нэмэх, хасах юм гарч магадгүй л. Ийм учраас та нар сайн бодох ёстой, дахин унших ёстой, холбогдох материалыг үзэх ёстой юм. За тэгээд энэ тайлбарын явцад асуухан байвал асуугаад ингэ явчих ёстой юм гэж ойлгож байна. Бид энэ музейг манай Эрдэнэ баяр хийсэн. Говийн ноён хотын 9-р сентид 9 дэх залах тэр өдөр бид нар нээсэн. Өөгийн барьж ирсэн нэг жижигхэн 4 вантай гэрийг хөшиг цавгийн солиод тэгээд эргэлт нээсэн. Хамгийн хэд дээр хүмүүс сугалдаг нэг л цэг тэр болсон. Биенээсээ дуулаад ирээл маш олон хүн үзэж чарлсан. Бидэн зүгээр хүн төлөвлөж хувь явуулсан. Олон хүн үзсэн, саналуудаа ярьсан. Хэрэгтэй юм байна. Манайд явуулаач, манайд очооч гэсэн олон газар санал тавьсан. Тэгээд энэ бол одоо энд 2 дахь дэлгэж байна. 3 дахь нь Отч Дэмлийн
эмнэлзүй соёлын салбар энд байгуулна. Тэн дээр нээгдэнэ. Одоо энийг Солонгост өрж байгаа. Манай энэ үзэсгэлэнг. Солонгос улс 45 хоног гаргая. Тэр үзүнгийн авцраач манайд гэж юм урилга ирсэн. Тэгээд тэрийг тэр хүүхэд одоо ирээд зураг хөргийг аваад улдаар зураг явуулд юм байна. Тэгээд явуулна. Ингээд Америкт эрүүл мэндийн төв байгуулагдаж байгаа. За ер нь тарж байгаа. Энэ таралт бол та нарын ач үн шүү дээ. Энд ирсэн араа ирж амжаагүй байгаа үзэгч сонсогчд, миний шавнар, миний хичээл суусан бүх хүмүүсийн ач хавья. Та нар хүмүүст хүргэж, олон хүнд хүргэж, тэд сонсож, дуулж, тэгээд найшаа хандж байгаа юм тэр. Тэрнээс Баатар эмнэлэгт хүний үзэд би нэг ганц нэг номсоор ачаад хэн үзэд дуулахын тэрийг. Дуулахгүй 10 хэдэн жил явсан шүү дээ, 20 жил явсан. Тэгээд одоо дэлхий дахинд Монгол даяар түгээх хүмүүсүүд та нар шүү. Та нарт итгэдэг шүү хөөхдөө. Баярлалаа. За тэгээд тайлбараа явуул. Энэ бол зүгээр нэг төр өөр байрлуулсан. Энд бид нар 8 манлыг байрлуулж байгаа төвд нь. Тэгээд нөгөө гарталдаа энэ дээд 8 үеийнхээ багш нарыг байрлуулсан. Би энэ сая ярьсан шүү дээ. Жунтангийн 2 дугаар анги 1261 онд хуулайцсан Монгол Отчийн сургууль байгуулад 300 жил болоход хятад сургууль болсон. Тэр нь багш нь хятад, оюутан сурагчид нь хятад, цэвэрлэг хятад, тоогооч хятад, жижигөр манай цөмөр хятад. Харин нэг 2 3 ухаан өвгөн профессор Монгол. Тэгээ нэг өвгөн докторч байсан юм уу юу ч юм сэтгэлээр унаад их цэцэн хааны минь байгуулсан сургууль хятад болохыг үздэг би яасан хувь тавилангүй новшгүй. Одоо яаж дээ гэж бодож байсан гэнтх мэргийн санаа орсон. Нэг шаваа Монгол орн руу явуулчих. Тэнд очиод энэ эрдэмийг түгээг. Тэгээд тэр жамын яндаг наашаа явуулсан. Энэ 40 орчим настай хүн байсан биз. Чи 7 жил Бурхан халдан уулын ойролцоо очиж 7 жил манлын бясалгал хийгээд тэгээ хүн ардад явуулаад гэрээр шаваавал дээр. Цэцэн хааны байгуулсан их эрдэм Монгол газар үлдэх ёстой. Тэгээ тэр нь яваад тэр намрын дунд сарын шинийн 15 8 манлал газардахад чи манлаа дахиад тэндээс унш. Чиний тавлах газар тэр. Тэгээ тэр наашаа яваад хөр хэмээн замдаа ингээд явган нуцгээ яваал ус ол үеийг торогдол баруун торогдол бүр зөхөжл энэ замын хужаа хятад мал туушсан хятад барьж аваад буцааж хонь хариулуул туулгаад сар гаруй ч юм уу явуулаад шүн наашаа орохдоо шүн нэг шүн нээх бороороо тэгээ мананд та битүү харанхуй болсон. Тэд нар Монгол хүний гоё төрх байд. Өнөө хятадаа сэрээгээд хөөе та нар босоорой би хоний ч орхиод явлаа шүү. Би та нарын малыг наашаа сарж худуулаа. Би ажилтай хүн. Энэ бороо бодон манай нэг 3 4 хоног татах та нар миний хойноос яваад олохгүй. Хончин мөрөн байгаа шүү би явлаа шүү гэж хэлж наашаа явсан байт шин. Тэгээ явсаар байгаа нөө намрын дунд сар шөнө дунд хулган цагтай гэсэн хулган цаг нь болцсон. Нэг жоохон Монгол нутагт орсон аяллаар бол Монгол хүн болоод байсан. Тэгэл одоо энэ ямар ч байсан өнөө бурхан алдан малдан гэж шинэ ойролцоол болж байдаг байлгүй. Одоо энэ шөнө дундлаа багш намайг тэгэллөндөн болгосон. Одоо дахихасаар үгүй гэл суугаал манлаа байсан жоохон толгой дээр. Тэгж байсан чинь жоохон салхи хөдлөл бороо ороод том өндөр толгой өнөө муламыг чинь шавшаад. Тэгэхээр аминдаа аргатай юм аминдаа хайртай юм чинь. Та толгой өнгөрөө орсон чинь хатан хөмсөг байсан. Тэрэнд ороо суудсан. Дулаахаас. Тэндээ шөнжөнгөө их молоо уншиж унтаад өгсө өглөө тэр жингэр дэмэтийн уулын ингэр ягуй тамцсан. Тэгээ тэнд 7 жил суугаад соном мэрин чин гэдэг шаваа. Бэлдсэн. Тэгээд ингээд бэлдээл ойдын өгшийг бэлдэхэд 37 он хүрсэн тэр үед хэлмэгдэл гасан. Багшийн навчуудаагүй ир шатсан өгөн хавтрын байсан учраас. Тэгээ нэг өдөр тэр балиа багш нь хэлсэн байдэн шүү дээ. Чи бүх юм аваач тэнд нуу. Чи одоо эмч томч юу байдгийг байхгүй шүү. Намайг араалахгүй хурдчин ёндон аваа ивчиж. Тэнд байсан бас нэг том маран пиг аваа ирсэн. Тэгээ ойдын багш дараа та явж 91 оноос хойш хэдийн шагналтай. Тэрний нэг нь би Баатар араа их болсон. За ингээд
энэ 500 гаруй жилийн гал голом түүхийг бид захиж байгаа учраас энийг хийх болсон юм аа. За тэгээ энийг харчих. Одоо би энийг манайхан мэдж байгаа. Хүн бол 8 зүйлээс үтдэг юм. Би яриулгаа сайхан ухаансар бол цэцэн мэрэгэн сэтгэл ари өршөөнгөө өжөө хин эргэлдэг шамын амар амарлан амин орон цэвэр гэрэлтэнгүй тунгалаг ухамсар гэгэрэнгүй сэрэмсэр бурханлаг орон тааламжтай Батбүрг. Ингээ 8 нас үтдэг хүн өнөөдөр ангаа ухаан ганцхан биеийг нэмчилж байгаа. Одоо нэг сэтгэл судлал модлыг нэг ганц юм ярих болж. 8 имийг эмчилнэ гэдэг. Хүний орныг хүртэл эмчилнэ. Элэг өвчтэй бол элэгний орон гэмчлэнэ, эдийнх нь орон гэмчлэнэ, элэгний эсийн орон гэмчлэнэ, элэгний цөмийн орон гэмчлэнэ, элэгний электрон буюу тойронгийн орон гэмчлэнэ. Энэ арга нь боловсрогдсон би та нар мэдж байгаа. За ингээд энийг 3 том хүчний нөлөөнд хүн төрлөختөд оршдог. Хүн оршдог. Нэг нь бурхан. Бурханы тухай дараа бид илүү тодорхой ярина. Зүгээр энд 3 гол юм авсан. Антроп чанар, амин чанар, орон гэсэн ийм 3 юмыг бурхан бид нэрлэж байгаа юм. Ерөнхийдөө. Тийм юм уугүй юм уу? Тэрнээс тэр зурцсан бурхан бол биш. Дараагаар нь Тэнгэр байх юм. Чингис хаан бол энийг бичсэн. Мөнх Тэнгэр гэж. Од нар сар 3. Энэ Тэнгэрийн хүч юм. За тэгээ чи ямар одон төрсөн юм? 7 бурханы айлууд чинийх юм. Нар яадгийн, сар яадгийн. Сарны давтамж бол 14 хоногийн давтамж. 7 хоногийн давтамж. Тий. Тэрүүгээр нөө час өдөр мөдрийг тооцдог. Одных нь 12 их. За тэгээд явдаг юм да. За тэгээд энийг ингээ орхиш. Дараа нь 3 дахь хүчин газар. Газрын хүчин. Ийм 3 их хүчний дор хүн амьд. Тэрийг хэрүүл. За тэгээд хүн 2 юм асууж шүү. Аргуу дүрс. Бэлэг. Тэрийн өнөөдөр нэг оюун ухаан тэр хэмчлэнгийн юм оюунлаг хүн энэ төр гэж ярьж байгаа. Тэгээ бэлэг чанарыг хэлж байгаа. Бэлэг чанар ийм юм аа. 3 анги. 3 том анги. Түгээмэл бэлэг чанар гэдэг нь 3 бүлэг 10 ялгамж чанартай. Дүрсэд дул байдсан бэлэг чанар нь 3 бүлэг 127 ялгамж чанартай. Жишээлбэл хий 108 хий байдаг. 108 хий байдаг. Хүнд 108 хүрд байдаг. Өнөөдөр 7 хүрдийг гололж ярьж байгаа 9 хүрд байдаг. Цаана 2 талын 54 хүрд байдаг. 5 цал 6 сав 9 хүрд байдаг. Дөрвөн өчний 36 хүрд байдаг. Ингээ 108 хүрд байдгийг шүү. Дараагаар нь шүтэн барилдсан бэлэг чанар 4 бүлэгтэй 55 ялгамж чанартай. 192 ялгамж чанар. Дүрсээрөөсөө 7хан шатлалын өөрчлөлттэй. Бие, эргэтэн, эд, эс, молекул буюу эвцэл, цөм, бөөм цаашаа байдаг. Гэтэл энэ 192 байна. Хүний хэдэн хувийг бид мэдж байна та нар боддоо. За тэгээд гарч орон шүтсэн бэлэг чанар гэдэг байж байгаа. Ингээд элч дуаваа гэрэл цэник орон цахилгаан соронзон долгион хөнгө элчс гэдэг ингээд. Хийн 108 хүрдэж байна. Орон шүтсэн төвсийн 7 зэрэг хэмжээ орон, завсрын 3 орон, дээд 3 орон гэж байна. Ингээд 13 орон байдیں۔ Орны тухай дахиад эргээд ярина бид нар. Дээд 3 орон гэдэг нь хоосон чанараараа, их чанараараа, хэд чанараараа. Энийг ухаан өнөөдөр ангаа ухаанд огт хэрэгэлдэггүй бөгөөд мэддэггүй юм аа. Төөрөг тавилан, хувь заяа, буян заяа гэсэн юм 4 ялгамж чанартай гадаг шүтэн барилдсан. Төөрөг тавилан гэдэг нь чи ямар одонд яаж төрөх үү гэдгийг зааж байгаа. Хоньны одонд уу, өхрийн хотны одонд уу, охины ордонд уу, хилэнцийн ордонд. Хувь тавилан гэдэг нь чамд ноогдсон хувь тавилан. Ямар оронд, Монгол оронд, Солонгос, Хятад оронд ямар ижи аавд төрөх юм. Хувь заяа гэдэг нь бас чамд хувьд чинь ямар үр хүүхэд хань ижилтэй, ямар мэрэгжилтэй, ямар багштай байх. Энэ талыг зааж.
Буян заяа гэдэг нь ямар унаатай, ямар ховцтой, ямар хоолтой, хэдийн шуудай будаа гэдэг. Дөрвүүлээ эрүүл мэндэд нөлөөлдөг. Дөрвүүлээ нөлөөлдөг. Жишээлбэл одны хувь тавилангаар бид нар 12 жил орох энэ төр гэдээ ярьж байгаа. Ингээд цаашаа эрүүл мэнд рүү зурхай болоо явчихна эдэн чинь. За аргад шүтэн барилдсан ухаанд мэдрэх мэдрэмж оюун ухаан ингээд бодол санааг ингээд явчихж байгаа. Энийг эргээд бодохоор шүүмж дүгнэлт томьёол үг энэ төр бол доторх ялгалцсан зүйл. Ерөөсөө аргад шүтэн барилдсан ухаан бол ухамсар байгаа юм. Энэ 7 юмнаас үүддэг. Тэгэхээр номын нуршилт буюу урууд гэж би ийм юмнуудаа хэлж байгаа шүү. Бэлэг шүтэн барилдсан гэдэг нь сүнсэн шүтэн барилдсан бэлэгч нар хэлж байгаа. Тэр нь сэтгэл сэрхүү, сэрэмж сэтгэхүй, тэгээд хүсэл үг санаа сэрэмсэр. За 3 цагт сахиу сүлд хиймэр нүгэл хилэнц. Хилэнц нүгэл хоёр өөр зүйл байдаг. Бас эрүүл мэндэд нөлөөлдөг. Яаж нөлөөлдөг? Жишээлбэл бясалгалаар заавал нүглээ намжил гэж. Бясалгал хийхэд заавал нэг юм байдаг. Яагаад гэж? Гэмшилгүйгээр хүн хувьдаа гэмшилгүйгээр сэтгэл ариусдаг юм. Хатигны гэрн гарахгүй бол маргааш нь дахиад боголцсон байдаг. Нөгөө өдөр нь дахиад боголцсон байдаг. Гэрнгээд нэг жаахан бөндгөр хатуу юм гараад тул маргааш нь хатуу тав тогтоод жоохон хөндүүртэй байж байгаа нөгөө өдрөөс нь арилдаг. Тэгээ гэмшил бол тэр буглааг шахах арга юм. Хилэнц нүгэл хоёр ялгаатай. Нүгэл өнөөдөр болох шууд чиний үйлээс болж байгаа зүйлийг хэлж байгаа. Хилэнц гэдэг нь тодорхой хугацааны дараа. Жишээлбэл хилэнцтэй нүдээр хармааргүй, хэртэй гараар баримааргүй, хэдэн малтай айлшуу наадах. Хонь харахаар алж идхийсэн гэж бодно юм биш. Ямар сайхан хонь вэ? Энэ эригийн ууцын цагаан сараа тавих юмс энэ хилэнц. Нүгэл нь барьж яваад алах юм гэж. За тэгээд хүн бол шугам гуслах цаг гэж. Одоо энэ сайн нэг багш байсан. Энэ манай багш юм дээр гэж. Ерөөсөө орчин үеийн ангаахан хүнийг шугам тогтолцоонд авч ирсэн шүү. Энэ их буруу. Тэгээ шугам бус тогтолцоо гэдэг юу юм гэхээр оролттой, гаралттай, дээшлэлтэй, зоошлолтой юм савлалтай тогтолцоо миний. Цаашаа явдаг, наашаа эргэж уцдаг. Тийм тогтолцоо хэлдэг юм шүү. Тэгэхээр энэ бурхны дээд хүчний оролт гэж байна, түүний гаралт гэж байна, тэнгэрийн хүчний оролт гэж байна, түүний гаралт, газрын хүчний оролт, түүний гаралт. Дээрээс нь ухаан ухамсар сэтгэл сэрэмсрийн оролт гаралт байна. Газрын оролт гаралт. За жишээлбэл бурханд дээд хүчний оролт гэж юу хэлээд байгаа юм бэ? Өнөөдөр ингэж өчтдөг болж одоо физикчид бол өнөөдрийн ангаа ухааныг хөтөлж байгаа юм. Харамсалтай нь эмч нар гараа булааж яваад физикчдэр хөтлүүлэхгүй байна. Би өөрөө явна гэ. Тэгээд юм руу шургачж очоо нөхөндөө очоо гарч чадах. Физикчдэн ийм юм нээсэн штэ. ертөнцийн цэвэр ухамсар гэдэг нь ярьдаг болсон тийм ээ. Тэр юу яриад байгаа юм? Супер нэгдлийн онол гэдэг одоо манайхаар энэ эрдэнэ ингэж ярьж байгаа. Энэ юу яриад байгаа юм? Энэ ангаах ухаанд яаж холбогддог юм бэ? Жишээлбэл тэр ертөнцийн цэвэр ухамсар гэдгийг бурхан гэдэг юм биш үү? Хүний ухамсарыг судлаад үзэхээр физикчд физикийнхээ ямар аргаар суддгийг судлаад үзэхээр олон элементүүд одоо янз бүрийн юу гардаг. Тэгээд тэр нь орон зайд байж байгаа тэр ухамсартай төстэй. Тийм учраас тэрийг орон зайд тэр ухамсараа ертөнцийн цэвэр ухамсар гэж нэрлээд хүний ухамсар нь түнтэй төстэй байдаг. Тэгэхээр энэ бол бид орж гардаг. Биеэр нэвт одоо бидний энд ярьж байхад бидний ямар нэг долгиос радиас нэвтрэл доошоо гарч байгаа. Дороос дээшээгээ цэнийг бусад юм нэвтрэл гарч байгаа. Бид одоо зогсож байхдаа ингээ маарлаар байчаа дээрээс нь усаж байгаа тайтал. Харамсалтай бид мэддэггүй. Мэдэх арга байна. Тэр нь бясалгал. Тэрийг нэвтэрч орж гарч намайг цэвэршүүлж бахирж байна гэдгийг мэддэг аргад бясалгалаар суралцсанаа. Дадлагтаар хийн бид. Энэ цаг чи гэгэл дээр ойртно. Чи бурхан чанар руу ойртно. За тэнгэрийн хүчийн галактикуудын хүч, одны хүч, нарны хүч гэдэг. Тэгээд энэ бол тус тусдаа одоо юу юм аа.
Дэлхийн хөдөлд автан сорон зуран бай сорон зур амин чанар. Энэ бол одоо бидний дараа ойрол доо. Жишээлбэл сарных гэтэл ухаан ангаа ухаанд их ойр үйдэн шүү дээ. Хүүхэд төрөөд хүүхэд бол одоо нэг ийм шугамдаар төрж одоо шулуун шугамдаар. Тэр хүүхэд ингээд эхээс гарахын тулд эрүүл мэнд нь ундаг. Ийм толгой тийм гардаг баха хүүхэд. Тэр яаж байгаа юм? Арцгийн ясаар ингээд шахагдаад тэгээ гарчиж байгаа. Тэгэхээр хүүхдээ эрүүл мэнд гарангуутаа ундаг. Нэг өдөр ундаг, хоёр өдөр ундаг, гурав дахь өдөр ундаг. Дөрөв дэх өдөр тогтдог. Тэгээ тав дахь өдөр дээшээ он, 6 дахь өдөр дээшээ он, 7 дахь өдөр эргээд анхны шугамдаараа ирнэ. Энэ ингээд зогсчдөг өнөө инерцийн хуулиар дахиад нэг өдөр дээшээ, хоёр өдөр дээшээ, гурав дахь өдөр дээшээ, дөрөв дэх өдөр тогтоол, тав дахь өдөр доошоо, 6 дахь өдөр доошоо, 7 дахь өдөр анхны шугамдаар. Тэгээд энэ амьдралын дүүж өсөж байгаа. Чиний эрүүл мэндийн сайжрал муужил ингээд энүүний үндслээд сарны зураг гарчсан. Энэ доотлын төвшингийн уналтын тогтолт бол час өдөр байдаг. Энэ өдөр тогтохгүй үхтий. Үхэн. Тэгэхээр эн чинь ингээ явсаар байгаад 80 наснаар 90 наснаар ухаан биеийн энэ давтамж доошлолт нь оюун ухааны давтамж, сэтгэлийн давтамж гуруулаад дооцсондар тэр час өдөр тааруул төдөн наснаа төдөн сарын төдний өдөр төдөн цагт үхнэ гэдэг шууд хэлнэ. Тэгэхээр ийм давтамжийн сарны давтамжаар хэлвэл энийг ангаа ухаанд мессеж нь хийхгүй байх хэрэгтэй. Одны давтамжийн ийм муу юу заавал эмэгтэй хүн тэр жил төрөхөөргөө загцж явах хэрэгтэй байхгүй юу? Энийг хэн хэлж өгсөн юм бэ? Эмчнэр хэлж өгсөн. Өөрөө ч мэддэггүй тэгээд ийм их хүн болцоо. Тэгээд энийг ядан та нар цаашдаа нарийнчлаа судлах хэрэгтэй юм зүйл юм. За морхонлог дээд төвчмний тухай юм байна. ертөнцийн антроп, орон, хөдөлгөөн, амин чанар, эх чанар, хурд, тэгээ хоосон чанар, хэт чанар, сүнсэн хурд, сэрэмсрийн хурд, ухамсрын хурд, гэрлийн хурд гэдэг. Тэгээ дууны хурд, дөрсийн хурд төрчрэл материалын зүйл бий болсон. Ерөөсөө энэ одоо ертөнц бол ингээд нэг юм ямар нэг орон зай байж. Ямар нэг орон зай байж. Тэр орон зайд нягтрал үүсч энийг харна гэж байгаа. Магадгүй тэр бол орчлон ертөнцид өнөөдөр тодорхойлогдох боломжгүй тийм хурд байж болох. Тэр нягтрал дээд цэгтээ хөрөө тесрэлт үүсээд тэгээд энэ хурд үүс. Сүнсэн хурд, сэрэмсрийн хурд, ухамсрын хурд, гэрлийн хурд, дууны хурд, дөрсийн хурд гэх. Өнөөдрийн физикийн шинжилгээгчид юуг үзэж байна вэ гэхээр дууны хурдыг тогтооцсон, гэрлийн хурдыг тогтооцсон, ухамсрын хурдыг тогтоож байна. Судалж чадж байна. Сэрэмсрийн хурд байхгүй, сүнсэн хурд байхгүй, хар хурд байхгүй. Хар хурдын тухай монголчууд мэдчихсэн юм шиг байна. Мэдчихсэн юм шиг. Жишээлбэл хүүхдээ ингэдэг. Ээж нь аргал төгж яваад урдаас нь 3 настай 4 настай хүү охин өгөөгээд очихоор миний хүү хар хурдаараагүй гэдэг гэж. Ээжигээ тосоод миний охин хар хурдаараа дахиад ирв. Тэр нь ертөнцийн хар хурдаар биш ээ. Тэр хүүхэд өөртөө байгаа дээд хурдаараа ирлээ гэсэн үг. Ийм үг байж болох шүү дээ. Тэгэхээр эн чинь Монгол одоо энэ багш хэлсэн шүү дээ нэг тэнгэрээс нэг дээд хүчнээс тийм юм аваад байд юм биш үү гэл тэр надаас сууж байсан би тийм мэдэхгүй. Тэгэхээр монголчууд энэ тэнгэрлэг чанар ингэж мэддэг л. Тэгээд анхны хар хурд тесрээд сүнсэн хурд бий болсон. Энэ бол бүхэл бүтэндээ сүнсний эргэлт гэж ойлгож байна. За тэгээ энийг яаж эрүүл мэндэд ашиглах вэ гэдэг талаар тэр бясалгал дээр бас заагаад явж байгаа. За энэ орны тухай яг энийг та нар мэдж байгаа дөө. Энэ дээр ухаан бие махбод цог хэмрийн, хүслийн, томьёолын, үйлүүрийн, төгс жаргалангийн үүслийн орон гэдэг ингээд янз бүрээр бичиж байгаа зүгээр. Бяд бол ингэж үзэх нь зөв юм аа гэж ингэж үздэг юм шүү. Энэ орон болгоныг эрүүлжүүлэх арга бий. Бясалгалын арга, төвлөрлийн арга. За энэ рүү яваа. Ухамсар, сэрэмсэр гэдэг. Тэгэхээр энэ хоёр юм байгаа юм. Ухамсар гэдэг нь тархины бүтээл. Ухаан энэ төрлөх оюун ухаан бодол санаа үг ухамсар. Энэ талд нь сэтгэл энэ сүнсний бүтээл.
Тэгээ сэтгэхгүй энүүгээр цэнэглэгдээ сэтгэлгээ хүсэл санаа үг сэрэмсэр. Тэгэхээр энэ хоёр зэрэгцсэн ойлголт ухамсар сэрэмсэр хоёр зэрэгцсэн ойлголт санаанд ирээд нэг вакцанд нийлдэг. За нэг сайхан юм хийх юмсан, нэг сайхан шүлэг өчгийнсэн гэж хүсэж байсан, бодож байсан тэр санаандаар зангиддаг. Ерөөсөө бичигээд. Тэгээд үгээр илэрдэг. Тэгэхээр ухам сэр болдог. Тус-тустай байхдаа ухамсар сэрэмсэр гэсэн хоёр юм. Тэгэхээр энийг ангаах ухаанд ашиглах хоёрхан цэг байгаа юм. Бодлын цэг, хүслийн цэг энэ хоёр л байна. Энүүгээр хүн ерөөсөө үндсэндээ өвддөг. Та нарын бодолд ороогүй ямар нэг юм нэг ч хийгдэж байгаагүй. Энэ палажиг хийхийн тулд өгөөл дэлгүүрээс авахын тулд бодсон эхлээд авсан, хайчилсан, хийсэн. Энэ байшинг барихын тулд хүн бодсон, зураг гаргасан, хийсэн. Ерөөсөө бодолд ороогүй нэг ч байхгүй. Хүсэлд ороогүй нэг ч байхгүй. Тэгэхээр энэ бол эрүүлжүүлэх, эмгэгшүүлэх, өвчин эдгэрүүлэх, хүндрүүлэх, үхүүлэх хамгийн том хүчин зүйл. Тэгээ санаагаар зангидаад үгээр яваад эдгэх ёстой. Энийг эмчнэр зааж өгөх ёстой байхгүй. Лекарь зааж өгөх ёстой. Эмч биш юм ч гэсэн эмчилдэг бол тэр хүн зааж өгөх ёстой юм байна. Энэний тухай маргааш бяцлагалдаар илүү тод ярина. Тэр бодлын юмдаар би таанарч байгаа юм юутай ярьж байна. За судал суу хөрдний тухай та нар цөмөрөө мэднэ. Энийг зүгээр яхав орхичи. Энийг 7 хөрдний тухай ярьж байгаа бид нар. Тэгтээ ангаах ухаанд яаж ашиглах вэ гэдэг сонин юм байдаг. Хөрдний бясалгал тусдаа өгөн та нарт. Сая Арави хэн багш хэлсэн, Шанкар багш хэлсэн тийм ээ. За хүний язгуурын загварчил гэдэг нэг юм гаргацсан юм. Энэ та нарынхаа сайжрах ёстой. Энд та нарынхаа сайжрахгүй нэг ч байхгүй шүү. Юм олохгүй намайг төр дагаад явж байгаа. Төр. Энэ байшингийн баруун өнцгөөс зүүн өнцгийн хөвтөр надтай яв. Юм олвол дагаад хийч. Засаад хийч. Олохгүй цуг яваал байгаарай. Надаас илүү юм олвол намайгаа хөтлөөд яваарай. Битээ хайчаад яваарай. Энийг яагаад хийсэн гэхээр хүний дүрс бурхан чанарт яаж холбогддог гэдгийг ойлгох гэж хийсэн. Хүн ингээд эрэгтэй эдээс эвцэл цөмбөө. Төнөө хүн ч байхгүй болсон шүү дээ. Хүн байхгүй болсон. Хайцсан. Бөөм хүрээл байхгүй болсон. Энэ цаашаа яаж явдаг гэхээр ингэж явдаг. Энийг физикчд надад хэлж өгсөн шүү. Та нарч бас хэлж өгсөн. Бөөмн долгоо. Долгоо бөөм. Хоёр янз байгаа. Физикчд өнөөдөр гараасаа задлсаар яваад хоёр долгоо болгоод алдсан. Нэг нь бөөмлөг чанартай долгоо, нөгөөх нь долгоо бөөмлөг чанар байхгүй. Тэгтээ физикчд юу гэж бодсон? Энийг над талийг үсв. Би тэгж бодож байгаа. Тэр долгион дотор нь бөөмн чанар байгаа гэж, дүрсчих чанар байгаа гэж физикчд бодоод долгоо бөөм гэд нэрлэж гэж би бодож байхгүй юу? Тийм юм уу, үгүй юм уу? Чи бас бодоорой. Тэгтээ нэг юмнаас нөгөө юм шилж байгаа бол цааг орон байдаг. Заавал шилжиж байгаа. Тэгтээ энд 3 дахь орон байна. Энийг гаргаагүй бичээгүй зүгээр та нар бодоорой. Бөөмн долгооноос долгоо руу шилжихэд нэг зааг орно. Ингээ энийг 3 орон гэж авчихъя. Тэгээ эд чанар, хоосон чанар, их чанар. Дорн дахны зарим хэвлэл хоосон чанарыг дүүрэн чанар гэж бичсэн байт. Дүүрэн чанар гэж хоосон чанарыг. Гэхдээ тэр юм гайхамшигтай нэр. Зөв, үнэхээр энэ зөв. Тэр хоосон юм шиг мөртөр ямар их агуу юм бэ? 100 кг электроныг дэлбэлвэл дахиад галактик үүснэ гэж физикч хэлсэн байл. Бичсэн байл. 100 кг электроныг аваашгах нь л тэр нь ийм болох юм уу, ийм болох юм мэдэхгүй юм хин ч болж мэд. Тийм том болох. Тийм бах, ийм болох юм. Тэгээд тэрийг дэлбэлвэл дахиад галактик үүснэ гэж физикч бичиж байгаа. Тэгээд энэ 3 чанар руу энэ аяндаа шилждэг юм аа. Физикчдийн бас нэг сони юм би тэрийг оруулж чадахгүй та нар оруулна. Одоо энэ багш бол бүр амархал байгаа. Энд тэр вакуум нь энд үүсээд байгаа юм шиг би боддог шүү дээ.
Энэ сумнаар нь энэ өхөн зайд вакуум бол энэ арай биш, энэ арай биш, энэ арай биш. Тэгээ физикс юу ажилласан гэж та нар. Вакуум дотор эгэл бөмс үсэл далдраал үсэл арилал байдаг. Физикс тэгж үтж байгаа тийм ээ. Вакуумын хоёр янзын сонин тодорхойлт байдаг. Нэг нь Эйнштейний тодорхойлт. Тэр нь юу гэж яддаг вэ? Нөгөөх нь Дирак бол тийм юм ji. Вакуум бол төмөс уцалгаж байгаа шөл юм а гэж. Тэрийг төмөс гараад ирлэхээр алга болчдөг. Энд нэг гараад ирлээ. Энийг гарлаа гэхээр бас алга болчдөг. Тэгээ ерөөсөө электрон үсэл арилаад байдаг. Нэг тийм сони юм ярьсан. Тэгээд хоосон чанар байгаа, хэд чанар байгаа, их чанарыг зүгээр бий бичсэн. Өнөө багш хэлсэн учраас бичсэн гэдэг шиг энэ хэнээс асуугаагүй ерөөсөө бичсэн. Яагаад гэвэл орчлон ертөнцид хар нөхөө үүсгэхэд цаана нэг чанар байна. Тэр үүслэх чанар байх ёстой гэж логик сэтгэлгээний хувь зүгээр бичсэн шүү. Байхгүй ч үгүй. Байж ч үгүй. Энэ бас та нарын хувийн асуудал. За тэгээд хүн бол ерөөсөө нэг энэ хүртэл нэг ийм жоох юм бий гэдэг маа. Гэтэл энд ухаан оюун ухаан ухамсарын хэсэг чинь энэ рүү цөмөөрөө харьцсан. Биеийн тарьсан, нэрхтэн тарьсан, эдэн тарьсан ингээ харьцаад байдаг. Гэтэл сэрэмсрийн тал нь тэр хоос оронлон шууд харьцсан. Бас энэ ч харьцдаг. Гэтэл эсээс цааш бидний ухамсарт өвтөдөг юм аа. Эсийг бодол удирддаг. Бодол удирддаг, хүсэл удирддаг. Энэ чинь рүү нөлөөлнө, энэ чинь рүү нөлөөлнө. Тэгэхээр хүн дотор өөрт нь дүрсээс сайших бүх чанар оршиж байгаа юм. Чам дотор бурхан би гэж яриад байгаа юм. Чамаас юу л юу үүсэх боломж байна. Ийм юм байна. За ингээд цаашаа таяа. За энэ орны тухай юм уу? Энийг одоо нэг яриад байх юм байна. Дөрөвдүн би орны тухай ярьсан. За энэ логын шинжлэх ухаангаа маш том явцсан. Энэ бол юугаар ч хэмжишгүй, юугаад ч үнэлэгдэшгүй тийм агуу гайхамшигт юмыг мэдээлэл судлалын шинжлэх ухаангаа авчирсан шүү. Тийм учраас дээд эрүүлэмдийн номон дотор юу гэж ütсэн? Мэдээлэл эмчилгээ бол бүх эмчилгээний эхлэл төдийгүй суурь юм. Чи мэдээлэл эмчилгээ хийдэггүй болоод чи эмчилгээ хийдэг эмч биш. Эм бичдэг эмч. Зүгээр л огтолдог эмч. Мэдээлэл эмчилгээ гэдэг юу юм? Мэдээлэл гэж юу юм? Юунаас үүсдэг? Мэдээллийн дөрвөн юмнаас үүсдэг, гурван юмнаас үүсдэг. Дүрсээс үүсдэг, завсрын орноос үүсдэг, хоосон орноос үүсдэг. Одоо би ингээд дугуй зогсож байна гэж бодож байгаа бол надаас мэдээлэл цацарч байна. Та нар намайг хөрөлдөө сонсож байгаа бол та нараас мэдээлэл надад ийж байгаа. За тэгээ мэдээлэл зөөгч нь юу вэ? Ямар нэгэн бод зөөгдөх ёстой. Дүрс ерөөсөө мэдээлэл зөөгч үүсгүүрийнхээ маш жижиг хэсгийг л мэдээлэл зөөгч гэж хэлж байна. Жишээлбэл энэ нейронд ороод ирэхэд сонгон өнөрч байвал сонгоны молекул тарж байна гэсэн. Тэгсэн үг үз? Тэр үүсгүүрийн жижиг хэсэг нь мөн үү? Мөн үнэртэй суувал тэрний жижиг хэсэг явж байгаа. Тэгвэл завсрын оронд юу байх юм? Орон зайд юу байх? Энэ орон зай л өөрөө явж гин гэсэн. Орон зайны хэсэг л явж гин гэсэн. За тэгэхээр ертөнцийн 99.9% нь мэдээллээр оршдог. 0.1% нь дүрсээр оршдог. Энэ онолын үүднээс авч үзвэл энийг би хэлж байгаа юм биш, физикчд хэлж байгаа. Энэ онолын энэ тодорхойлтын үүднээс авч үзвэл бид хүний 0.1%-ийг эмчилж байгаа юм. 0.1%-ийг л эмчилж байгаа. Харамсмаар юм биш үү? Үнэхээр харамсмаар. Ангаах ухааныг авч хэрэглэхгүй байна. Өнөөдөр гадаадын хавыг гэж чинь бидний нэг галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм сонсчоо тэгээд одоо тэр Солонгос, тэр Америкийн тэнд аваа ирээч очиж үзээж санал солилцоо хурал дэлтгэл тавь.
Монголын анагаах ухааны томчууд огц дуулдаггүй. Ягаад вэ? Цаана тэр нөгөө цэрэнд орж байгаа шүү дээ. Хэрэггүй байхгүй. Намайг мэддэг учраас гэтэл энийг би хэлж байгаа юм биш ээ. Физикчд бидэнд хэлээд өгч байгаа. Харамсалтай тэд физик уншихгүй байна. За тэгээд цахилгаан соронзол гэдэг маань мэдээлэл дамжуулагч, ерөөсөө цахилгаан, ухамсар мэдээлэл дамжуулагч, өвд мэдээлэл, сэрэмсэр мэдээлэл, амийн соронзоор мэдээлэл дамжуулагч. Үг мөнхийн энэ тухай бид эргээд тэнд ярина. За дээрвэл энэ үг. Үг юунаас үтдэг вэ гэж хураангуй ярий. Тэгтэр хүмүүс үсгнээс үтдэг гэж. Үнэ? Үсэг юунаас үтдэг? Авианаас үтдэг. Авиа юунаас үтдэг? Хөдөлгөөнөөс үтдэг. Тэгтэр өнөөх хөдөлгөөн мөнгө, авиа мөнгө гэдэг чинь үнэн болж байгаа. Тийм учраас үг явж хоёр мөнхийн юмнаас үүсэж байгаа. Тэгтээ үг мөнхөн юм байна. Мөнгөчнгөө сурган гарсан устдашгүй, замхаршгүй агуу хүчит урсгал юм. Үг гэдэг бол. Тэгтээ эмчийн үг өвчтнийг шууд эдгэрүүлж байгаа шүү дээ. Харамсалтай тэгж чаддгүй маа. Ягаад гэвэл эмч үгэн амьдаар гаргадаг юм. Энийг уугаад үзээрэй гайгүй болоо гэж. Яахын тэрийг ууж үзээд гашуу юм аш үзээгүй ш. Эмч уулна өөрийнхөө сэтгэлээр үгээ амилуулж энд хэлэх хэрэгтэй байхгүй. Оо юм. За та ингээ зөв зүгээр болчих. Бүр үнэхээр өөрөө бас итгэх хэрэгтэй. Энийг мэдлэг хэрэгтэй, дадлах хэрэгтэй. Эмч өнөөдөр эмч аймхай болчихсон. Би эдгэнэгцээ энэ өгчүүл яана гэж боддог. Гэхдээ яаж идэх гэж заад юм чи. Тэгээд айдаг нь яагаад айж байгаа юм? Энэ хүчээ эдгэн гэсэн мэдээ сэрэнд орж. Миний хөвчлээ орсон гэж надтай заргалтна. Намайг шүүхт удна. Тэгээ бас аймхай болгоцсон. Бас бидний буруу, ард түмний буруу бас би. Хэнтэй аймагтар нэг очсон би. Миний шав нэр их олон байсан. Тэнд лекц уншиж эмчийн суртахууны тухай лекц уншиж гээд намайг тэгээд байсан юм. Газрын дарга марган би эмчийн ёсны тухай лекц уншиж. Тэгсэн бичгээр асуулт ирсэн. Тэг миний шав л байлаа. Багшаа уучлаарай. Би танд үннийг ичлээ. Наадхаа уншиж өрөөд наадвал чичээ дуурахгүй гэж. Манай аймгийн эмчинд бүгдээрээ хээл ахвал тавтагдаа би цөмөөрөө шүүхэд дутагдчих. Энэс ягаар мараар гаргах вэ? Тийм юу вэ? Тэгээд над нэг сони палх гэж явчихж байгаа. Гүнч нэрээ ямар сони юм? Чи сони биш үү? Тэгээд би бодлоо таахгүй чи би ч насаараа хэл авах авсан. Би 60 жил эмчээсэн 60 жил хэл авах авсан. Би өөрийнхөө тухай ярих юм биш үү? Тэгээ босоод би ярьсан. Ийм асуулт хийжээ. Тэгсэн хөхөрлж байна нөгөөдөл чи. Хамгийн хэл ахуул авсан эмч Монголд би шүү. Та нар над шиг би тэр үед арай 60 хорог би энэ оны 8 сард яг 60 жил болно. 50 хэдэн жил. Яагаад гэвэл над шиг 56-7 жил ажилласан эмч байна уу? Байхгүй. Би өдөрт 2-3 удаа хэл ахуул авчихсан. Тийм эмч байгаа юм уу? Байхгүй. Тэгвэл хамгийн ихдээ намайг шийдэх хэрэгтэй. Монголын шүүх. Би 57 онд явж явсан бол. Би нэг хил мах хөдөлж авч үзээгүй. Нэг өвөл нэг өхөр авч үзээгүй. Нэг хилсүү авч үзээгүй, нэг литр айрыг авч үзээгүй. Дандаа эмчлүүлсэн надад өгчээсэн. Хоньоо ганцглаад идэг. Манайхаас өхөр аваараа гөнөө хэний өгнө гэсэн чинь нөө тооны багт тэдний өгнө гэсэн одоо чамд баярлаа боли. Хойт манайхаас авах. Гүн чи хэл ахуул юм бол одоо би хамгийн их авчихсан. Тэгэл элийн хурлуулна тэр нь бяцлах ганцглаад энэ сүү ганцглаад айр ганцглаад манайхаар дөрөв охид өгöd божигнаад хураагаал шөнжин дуулаад хуурдаад надад бахан хэл ахуул өгөл явд. Харин энэний оронд би өдөр ирэхэд шөнө ирэхэд шуурганаар ирэхэд борооноор ирэхэд ганц минут хойшлуулж байгаагүй.
мордол шалбан ороод айлд очиод өвчтэй гин өхөн хөтлөн сэрхэн сэтлэн захиж байгаа л өхүүлж байсан. Хүнээ өхөвчээд маргааш над хоньгоо зовлуулаад явуулдаг. Тэгтэр та нарыг би хэлэх бол авсан гэж бодохгүй байна. Яг над шиг л амьдарч байгаа. Хэнти бурханлаг ард түмэн шүү дээ. Хүүхдийн эдгэрүүлэхэд ээж нь яагаад эдгэрүүлсэн эмчтэй нэг төлөг бариад өгч хэрэггүй. Өнөө хүний эрх гэдэг чинь хайцсан. Нөхрийн эдгэрүүлэхэд эхнэр нь яагаад эмчтэй хадагта 20,000 цаас өгч хэрэггүй. Өнөө ардын эрх нь хайцсан. Эмээгийн эдгэрүүлэхэд ач нь яагаад нэг ажтайхан зураг зуруулаад өгч хэрэггүй болсон. Та нар гарлуу нь хараад хэвтээд байсан юм бол шийтгэүүлнэ. Энэ үеийн чинь төлөө тэр ард түмэн өгсөн юм бол цаач шүүгч шийтгэхгүй. Та нараас нэг ч хүн ялдуулахгүй гэж би бодож байна. Шүүх сэргийлэх нь тэнэг улс биш шүү дээ. Энэ хүн хэл ахвал авсан юм уу? Энэ ард түмэн баяр талархаа илэрхийлсэн юм уу гэдгийг ялгахтай улсууд хэнтийн шүүхэд тийм хүмүүсүүд бий гэж би бодож байна гэсэн. Хашгираад алгадсаад нэг ч хүн шийтгэл өгч. Тэгээд өнөөдөр хамтдаа гарын хавтар болсон юм лээ. За энэ амьсгалын юм аа. Би энэ дээр ганцхан зүйлийг хэлээ бясалгалаар бүгдийг ярина. Амьсгалаар биеийн хортой хийн 95-аас 98% нь ялгардаг юм аа. Биеийн хортой зүйлийг. Тэгэхээр зөв амьсгал хийгээд байвал бүх хорт элементүүд хийж шилжээд арилждаг. Тэгээд тэр номон дээр бичсэн байгаа шүү. Зөв амьсгалдаггүй тийм 10 жилийн хүүхэд төгсснөөс тийм аспирант байснаас тийм докторант, тийм профессор, доктор байсанд орвол зөв амьсгалдаг зүгээр хүн байсан. Энэ бол зөв амьсгал бол энэ бүхнээс илүү гэж номонд бичээд байна. Чи тэгээ 2% цэвэрлэх хэцүү шүү дээ. 98% амьсгалаар цэвэрлж байна. Энэ амьсгалын бүх дасгалуудыг цэвэрлэлт байстай адилхан биш тийм 8% цэвэрлж яхаар. Тийм. Дуу багаад. Тийм шүү дээ. Яг Бусад хувийн дагаад зүгээр. за энэ хүний биеийн эргэлтийн тогтолцоо энэ дээр зүгээр нэг ийм хэдин юм байгаа юм да. Нэг ажигламар юм та нарт. Энийг битүү тогтолцоо гэдэг. Задгай тогтолцоо, нээлттэй тогтолцоо, түгээмэл тогтолцоо, нийгмэр тогтолцоо, түгээмэл тогтолцоо гэдэг. Энэ их чухал юм аа. Энэ доторх нь хамаагүй. Тэгэхээр энэ тогтолцоонууд юу гэхтэй зэрэг ороод гараал мэддэг. Битүү тогтолцоо юу цусаагаа очихоор сандарч байгаа. Хүн байна уу гэх гээд амраа мөглөх гээд. Хийн тогтолцоо бол нийгмэр тогтолцоо. Энэ дотоодхийн тогтолцоо нь бол задгай. Түгээмэл тогтолцоо. Орны эргэлт түгээмэл тогтолцоо. Ингээ дандаа голдуу түгээмэл тогтолцоо, нээлттэй тогтолцоонд байгаа юм. Энэ бүхнийг бид бясалгалаар заана. Гал эргэлтийн бясалгалуудаар заана. Гэтэ та нарт нэг зовлонтой юм нөхдөр энэ төвшнээр ойлгочоод яг трийг одоо хүнд хэлээд суулгаа заалгаж хат төвхтэй байгаа гэж би тэгж ойлгоод онлын талын хичээлийг арай багавтар явуулаад цаа талд нь биеэр хийх хүнд зааж өгөх. Тэр талын хийч. Онлын талыг олохгүй дахиад ном уншчихна үз. Дахиад өөр ном уншчихна үз. Ийм учраас энэ боломжтой гэж бодсон юм. За энэ бодол санаагаар юм биш үү гэдэг. Энэ тухайн нэг ийм хүний дүрсэт 7 тогтолцоо долуулан оронтой. Бие дамын орон байдаг уу? Байдаг. Элгэнд орон бий юу? Байдаг. Эдэд орон байдаг уу? Байдаг. Эст байна уу? Байдаг. Молекулд байгаа юу? Эвцэл гэж би бичиж байгаа. Тэрэнд байгаа. Цөмөд байгаа юу? Байгаа. Бөөмөс байгаа юу? Байгаа. Тэр орон ямар орон байдгийг? Хит чанарын орон байгаа юм. Торсон орон байгаа юм. Өөрөөр хэлбэл бэсгтийн нээснэ торсон орон. Энэ орон нь ерөөсөө байнга солилцож байдаг. Биеийн амь орон дотгош ороод дотор талын эс орон гадагшаа шилжээл ингээд байна. Тэгтээ өөрийн сүв сувагтай юм шиг байгаа юм.
Тийм байна уугүй юу та нар ажиглаарай. Эмчнэр байж байгаа хавдартай хүнийг ингээд үзэхээр яг хавдрын харалдаа гадна тал нь хүйтэн байдэн шүү дээ. Гар сурдэн шүү дээ. Та нар ингэж байгаа өөр ингэ сордоо. Үлээдэ. Хоёулаа мэдгэж байгаа. Тэгэхээр элэгний хавдартай хүн дээгүүр ингээ гараа ингээ гар цаашаа сордог. Энэ юу хэлж байгаа юм? Наадхаасаа жааха өгөөч гэсэн үг. Наад орон чинь энэ элэгэнд над тутаад байна өгөөч гэсэн үг. Гэхдээ чи яагаад тэрийг мутараар эмчлэхгүй байгаа юм бэ? Чи тэрийг эмчлэхдээ одоо өөрийнхөө нэг өгчин гэж айдаг хүн байдэн шүү. Надаас хүн тэгж асууж байна. Чамаас тэр амин орон тэр өвчтөнд л шилжлээл бол боромлог дээж чинь чамраас элчийн үлээ оруулаад. Чи тийшээгээ 1 куб/метр элчи энерги хий явуулвал чам руу 1 куб/метр биш 10 куб/метр бурханлаг ирэн орж ирнэ. 10 жилийн дараа магадгүй 10 сарын дараач болох хүн дотор байгаа. Чи Улаанбаатараас хэнтийд байгаа хүнийг эмчилж чаддаг бол. Энийг хийж байгаа шүү дээ манайд. Харамсалтай нь яг энэ онлын арга зүйг нь мэдэхгүй л байгаа. Зүгээр ингээл байгаа идэгчил байгаа. Тэр хүн үнэхээр эдгээсэ гэж бодож байгаа. Би инхээр эдгээч тийм хүн зүгээр болно гэж боддог байхгүй. Бид нар яадаг бол энэ болоо гэж боддог. Яаж идэх гэх тэр ямарч идэх арга. За тэгээд торсон оронд нэг сонин чанар бий. Энэ физик математик юм байна. Сэнгүүд эсрэг сэнгүүд түлхэлцдэг физикийн одоо бидний сорон зорны тийм ээ. Хоёр хасал. Тийм, ижил нь түлхэлцэн. Эсрэг нь таталцсан. Торсоны ижил цэнэг нь таталцдаг. Эсрэг цэнэг нь түлхэлцдэг. Сонин байгаа үз. Энийг физикчд ингэ бичсэн байл. Би одоо тэрийг гаргаж утгацаа зөв. Тэгэхээр энэ бодол санаа гэдэг чинь хүний торсон оронтой яг адилхан. Өнөө ертөнцийн цэвэр ухамсар, хүний ухамсар хоёр адил гэдэг шиг. Бидний бодол санаа яг энэ торсонлог чанартай. Тэгэхээр чи энд байгаа миний өвчин эдгэж байна гэж бодвол тэр эдгэж байна гэсэн бодол тэр өвчтэй эмгэгтэй эсрэг очоод эдгэрлийн процесс явагддаг. Таталцлаа хойлоорой. За энэ ч барагтай ер нь нэг хүндрэл байх шиг байна гэж бодвол эсрэг цэнийг үүсээд түлхэлцлийн чанар яа. Тэгэхээр энэ газар эмгэгшил нэмэгддэг. Ерөөсөө бодлын эмчилгээний одоо физикийн тайлбарлаж байгаа тайлал энэ харамсалтай нэмч нар энийг уншихгүй байна. Яг ийм байна уу, үгүй байна уу гэдгийг бас та нар бодоорой. Энэ зэвэгш хэлсэн үний байх гэж ерөөс харанхуй бодож болохгүй. Өөрөө сорж үзэх хэрэгтэй үзэх хэрэгтэй. Тэгээд хүний бодол бай соронзож чанартай. Бодол санаа бол бүтээл төрөлний хэлтэд үгүй төгсгөл дээд хэлбэр нь. Эдгээл гэж бодсон бол харьцаас явагдаад зогсохгүй бүр төгс эдгэрнэ. Төгсгөл нь болдог баг бодол. Хэлбэр гэж нэг юм ярьдаг байд. Энэ зөвхөн дүрсээр байдаг юм аа. Дүрсчээгүй хэлбэр дүрсчихдээ. За нэг сайхан мөргөлдөх гэж байгаа бохцорыг яаж. Зураач бодож байгаа. Хоёр ух яаж харах хэвээр. Лав инээж байгаа хүн шиг харахгүй байх вэ ирүүг. Нүд нэг ингэж харна. Сүүлээ яасан байдаг вүлээ. Тэгээд тэр чинь улдаар дүрс чинь тэр хэлбэр чинь хэлбэргүй бүтчихэж штт. Тэгээд цаасандаар хэлбэр болно штт. Тэгэхээр өвчтнийг ингэж хэлбэржүүлэх хэрэгтэй байхгүй. Тэр өвчтэй газрыг ингэж эдгэрнэ гэдгийг эмч тарихаараа төлөвлөөд өвчтөнд дамжуулаад өвчтөн тэрэндээ тэр хэлбэрээ өгөөд гаднаас нь эмч өгч байх штт. Бодол эмчилгээний мөн чанар ерөөсөө ийм хэдэн физикийн гаргалгаанд тулгуурлаж байгаа юм шүү. Бид өнөөдөр шинжлэх ухааны тайлбаргүйгээр эзотерик хангаа ухааныг ойлгох арга байхгүй, хүн хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд эсэргүүцсэн эмчийг та цааш нь тим физикийг уншаарай. Диракийн томьёолыг уншаарай, Эйнштейнээ дахиад нэг уншаарай. Үгүй ядахтаа Эрдэнэгээ нэг уншаарай. Сууфэр нэгдлээ юм лээ. Би танд энэс илүү дамжуул тонч чадахгүй миний хэр хэмжээ өрдөө ин. Нэг юм ойлгохгүй шүү дээ. Ойлгохгүй болчихно.
За эсийн тухай. За эс гэдэг ердөө чийл гэсэн үг шүү. Чийл юм байна. Эс бол ерөөсөө хүн. Эсийн тухай одоо нэг ийм хэдхэн зүйл байгаа. Энэ 80% орчим нь ус энэ том хүний төвшөнд бичсэн. За тэгээд энэ бүх имийг одоо хүлээж авдаг. Эсийн мэдээллийн сан нь 19 зэрэг бит тухай. Бит гэдэг маань дижитал цифровой системийн 81 шиг хэлж байгаа. 80-ыг үржих нь 19 зэрэг. Ямар их мэдээлэл авна нэгээс. Тэрийг эдгэрлээр дүүргэн үү? Эмгэгшил хүндэрлээр дүүргэн үү? Гэгэрлээр дүүргэн үү? Үхлээр дүүргэн үү? Эмч өвчтөй хоёр өөрсдөө л мэдсэн хэрэг. Энэ 21-р зуун ирэх энэ мянганыг эстэй ажиллах зуун гэж үзэж байсан. Эхлээд 13 жил явхад эстэй биш, эсийн бүтцтэй ажиллах зуун юм гэдэг нь тодорхой болсон. Өнөөдөр дэнк буюу үүма гэж удамшлын уургийн мушкаг удирдах боломж хүнд өөртөө байна. Удамшлын уургийн мушкаг үүсгэдэг хоромсон буюу 23 хос томолжинг удирдах боломж хүнд байна. Эсийн дотоодд нэвтрээд эсийг залуужуулдаг, эсийг шинээр төлжүүлдэг хоёр том хүчин зүйлийг удирдах хэрэгцээ. Энийг дээд эрүүлэнд эмчилгээндээ эрүүл оршихтой, гэгэрхтэй, бурханжихтай ашиглах хэрэгтэй. Эсийн тухай янз бүрийн тоо бий. 51 тэрлэн буюу их найд чинь тэрлэн биз? Тий. 51 их найд гэж үзсэн. Энэ лагва авшин гэж үзсэн байгаа. 75 их найд гэж зөвлөг нэрийг марчиж Английн нэг эрдэмтэд бичсэн. 108 найд миний. Би бараг хэд гэж үчих гэж байгаа бичсэн. Мандох дээд хэд байх вэ ерөөсөө хүний эсэд. Одоо 108 байдаг чинь тийм. Тий. Тэгэхээр хин эргэлтэн 108 байгаа юм. Хүрдэн 108 байгаа юм. Ингээд олон 108-ын тохиолдол. 108 байх ёстой. 108-ын их 80 дэсвэ. За тэгээд энийг эмчилгээнд бясалгалд яаж ашиглах вэ гэдэг талаар дахиад юм дараа ярих. За өнөө үүм чинь энэ л байгаа юм дөө. Үүм гэдэг нэг юм байшин дээр гардаг шатыг ингэ мошгдсон юм шиг байх. Олон ийм тоо юутай хөндлөвчтэй. Тэр байшин дээр мошгдсон юм шиг ийм хөөс шиг хоромсом нас битсэн. Тэр энэ 23 хоромсом эхээс нь 23 хоромсом эцгээс нь тэгээд 46 хоромсомоос бид гарч байгаа юм. Тэгээ бидэнд бол тэр хоромсомны юм сонирн биш. Хоромсомны өөрийнх нь үйл сонин. Хоромсомноос дуу аваа ялгардаг. 7 аваа ялгардаг. До ре ми фа соль ля си. Тэр 7 аваа ялгардаг. 7 өнгө ялгардаг. Хоромсомноос. Юунаас өмнос дэнкэс. Тэгэхээр хоромсомноос нь болохдоор залуужих нэгдэггүйсэн шинэ гормон, шинэ ус ялгарч байгаа. Өөрөөр шүүрэл ялгарч байгаа. Тэр шүүрэл багасаал ахаа хөтлөд байгаа. Тэгтээ хоромсомыг цэвэрлэх арга байна. Цэвэрлэх арга. Тэр аргыг бид бясалгалаар зааж байна. Олон одоо яваал тэрлээ ороод. За тэгээд энэ хоромсом чинь 1 метр 80 орчим урттай шүү дээ. Хүний хоромсомыг ингээд өөртөөгөө чицуул юм байна. Тэгтээ их урт юм байгаа биз? Тэгээд их чинь хэдэн мянган ийм юу байх юм? Хичнээн мянган аваа ялгарх юм доор юм фасаа. Хичнээн мянган цагаан ногоон ягаан гэрэлээ засрах юм. Тэр бүгд нэгдэж яах юм гэдэг. Эмчилгээний арга. Эмчилгээний аргада дээд эрүүлэндээ эмчилгээний арга 3 юм аа л гэж. Нэмэх арга, хасах арга, тэгшидэх арга.
Ерөөсө бүх арга, бүх эмчилгээ юм. Нэг бол илүү цэмэн асах хэрэгтэй. Эмээр байна уу, бясалгалаар байна уу, мэс заслаар байна уу. Эсвэл дутсан юм нэмэх ёстой. Тэнцвэр алдагдвал тэрийг нэмэх асахыг тэнцвүүлэх ёстой. Ийм ураангүй арга. За тэгээ энийг заавал гурвалжин дотор яагаа хийж байгаа. Хамгийн сонин тэрэл. Хүн завилаад гурвалжинд суухлаар бас нэг 108 орчим гурвалжин өсөж байгаа. Хамгийн эхлээд ингээд хардаа энэ хүнгээ гурвалжин байна уу? Байна. Ингээ гурвалжин байна уу? Байна. Ингээд гурвалжин байна уу? Байна. Ингээд байна уу? Байна. Ингээд байна уу? Байна. Тэгэл ингээд гурвалжин байна. Ингээд гурвалжин байна. Тэгэл ингээд дотор ихтэн ч нэрээс тэр чигээр гурвалжин байна. Тэр гурвалжингууд адил хажууд гурвалжингуудын яг төвд нь зүрх оршдог юм. Ингээд орооноос нь шугам татаад ирэхээр яг энэ төвдөр нь зүрх оршдог. Тэгэхээр гурвалжны адил хажууд гурвалжны талын өнцгүүд төвтэйгөө дандаа ижилсээд оршдог. Энэ цэгүүд нь хүний биеийн цэгүүд нь зүрхтэй дандаа ижилсээд оршдог. Тийм учраас зүрхэндээ бясалгах гэдэг учиртай. За ийм нэг эмчилгээний аргын тухай ураангүй дээ. Эмчилгээний хураангүй гэдэг. Нөө саяын юм одоо ингэж задлаад хийчихсэн. Мэдээллийн эмчилгээ бол эмчилгээний суур байх ёстой үндэс. Тэгээ өөрөө эдгэрэх үйлийг дэмжихгүй эмчилгээ гэж юус байна. Энэ бол хоёр дахь. Мотор эмчилгээ. Хүн өвчтэй газараа дарддаг шүү дээ. Чи яач вэ? Хотод тэнгээ явж идэх хөрх юм. Тэмчи мотор өвчтний мотроос дороо иж болохгүй шүү. Хумсар эмчилгээ, цэвэрлэх эмчилгээ, ариун усах эмчилгээ, орчин үеийн 3 эмчилгээ бясалгал тарина. Энд цэвэрлэх эмчилгээнд дээр нэг ийм имийг бодох ёстой. Одоо та нар ангаа ухааны их сургуулиас эхлэв заалгасан. Тэгээд тэрийг яаж эмчилгээнд хэрэглэх вэ гэдгийг багшаас асуугаагүй. Өөрөө бодож тунгааж ирээгүй. Жишээл элэг ямар өрхтэй. Цусыг хоргойч болдог. Тэгээд тэрийг яаж нэмэгдүүлэх вэ? Кофрокилет гэдэг байдаг шүү дээ. Та нарт одоо айгууд харуулж ирсэн. Юу болгочаад, бэх болгочаад. Тэгээд тодорхой хугацааны дараа зургийг авахлаар кофрөөсөд хараар будагдсан гэдэг шүү дээ. Цусаар явж байгаа бэгийг өөртөө шингээг авчихсан. Тэгээд тэрийг зүс рүү ялгаад зүс нь өдөн гизрүү, нарийн гизрүү оруулаад тэгээд өтгөнтэй гаргаа авчиж. Тэгээд өшөө олон нарийн ийм одоо цэвэрлдэг арга байлганд тэрийг яагаад эмчилгээнд хэрэглэегүй юм бэ та. Ингээд уушиг яаж цэвэрлэдэг юм? Бөөр яадгийн, зүрх яадгийн. Цөмөөрөө цэвэрлэдэг. Тэрийг ухамсартайгаар ашиглаж байгаа. Цэвэрлж байгаа. За тэгээд энэ бясалгал энэний тухай бол ярина. Орчин үеийн 3 эмчилгээ, эмийн бус эмчилгээ, эмийн эмчилгээ, месийн эмчилгээ 3 байна. Тэгж суугаад яваад байх юм уу? Одоо энэ сөөхөн гэсэн юм. Ийш гараад. Ийш. Яах. Ингээд суугаад. За. Энэ инээмсэг дэмжлэгээний тухай яг энэ та нар мэднэ. Инээмсэг л хэд Тэд ойлгохдоо нэг хүний сэтгэлийн ховсол төдий юмар ойлгоод байгаа. Инээмсэглэхэд би маш олон төрлийн эерэг үйл явагддаг. Жишээлбэл бүх шүүрл, бүх гормон гэж дандаа залуужуулах, эрүүлжих, ариусгах тийм шүүрл ялгаруулдаг шин. Бүх эсэс люминесценцний гэрлийн цацралт ихсдэг инээмсэглэгд. Биеийн галбир төрх засагддаг.
Ухаан бөхирж байгаа юм уу? Бие хурааж байгаа инээмсэглэдэг. Бие хураа инээмсэглэсэн дандаа биеийн тайван сайхан байд. Гэх мэтчлэнгээр инээмсэглэлийн эрүүлжүүлэх нь маш том. Тийм учраас энийг эмчилгээнд зориуд ашиглах хэрэгтэй. Зориуд ашиглах хэрэгтэй. Өвчтөй хүн бол их ухаантай юм ярьдэн шүү дээ. Харангаагаас ирсэн нэг элэгний авдартай хүн өвдөд ерөөсөө чигтих өвд. Тэгээд эмээ уугаад ингээд та одоо инээмсэглэж байсан. Тэгсэн хэлж байгаа юм. Гээ өвдөд ерөөсөө чаа. Байд сууж болохгүй гэдэг шүү дээ. Яаж инээмсэглэх бодож байна та. Ямар ч боломж авах. Тэгээд би тэрийг сонсч таны зөв. Таны хэлж байгаа үнэ. Гэтэ та өвдөхөөр ярвайж харсгачин болж байгаа нүүрэм янз юм болдог. Тэрнийг хэлбэр юм. Тэгвэл та одоо өвдөхөөр яг инээж байгаа хэлбэр үүсэх. Тэр ярвайж арзаах толон тарж байгаа өвдөд инээмсэглэх дүр үзүүлэх хоёрын хооронд ямар ялгаа байгаа юм? Тийм инээмсэглсэн дүр үзүүлээд өвчин чинь нэмэгддэггүй шүү дээ. Тэгж муухай арзайлаагаад өвчин чинь хасагдахгүй шүү дээ. Тэгэхээр би таны хийж болох зүйл гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ хэлж байгаа шүү. Тэгсэн чинь тэгж үгүй нэрэн л тийм л дээ. Тэгэл одоо чи хүн нэг тийм л болчтiin байж шүү дээ. 2 жилийн дараа хангайд биднийг өрсөн очсон. Сайхан таргалцсан идэгцсэн. Өнөө хавдарч бүгд байхгүй болсон. Хош инээж болж гэнэ гэсэн чинь ёстой болдгоо юм билээ. Сар хилтэй болохгүйсэн гэж. Тэгэл одоо яах вэ? Би нэрээ ярвайж байгаад өгцөн дор бол инээмсэглэсэн дөр үзүүлж байгаа л хүчийг гэж бодоод байсан чинь нэг л мэдсэн инээдэг болсон. Нэг л мэдсэн би сайжраа сайдаг зүгээр болсон. Тэг би одоо инээж байгаа үедээ тантай уулзаад тэгээд энийг хийдэг. Гэтэ тийм агуу гайхамшиг байдаг. За эндээс эхлээд тарин нэмчилгээ гэж нэг агуу юм байж юм. Тэр таана энэ бол бурханч сургалтандаар явагдана. Энэ тухайн арай жаахан дэлгэрэмгүй ялчи. Та нар тэр номондор байгааг дахиж уншаарай. Ер нь одоо энэ өнөө маргааш хоёр тэрийг дахиад нэг харахад зүгээр эргүүлээд тарин гэж нэг юм байгаа маа энийг цэвэр шашин гэж үздэг. Маань уншихын тэрийг бол одоо шашин гэж үзэж байгаа шин. Юу нүлдсэн гэхээр зөвхөн хэлбэр нүлдсэн. Мөн чанар нүлдээгүй, мөн чанараар нь ойлгоогүй. Тэрийг мөн чанараар нь хэлж өгдөг лам байхгүй болсон. Төвдийн ганц нэг өвгөн марамбууд тэгээ судар бичгтэл үлдээж. Одоо хандмандангийн хийдийн одоо энэ тент хийдээр очиод таринын эрүүлжүүлэх, гэгэрүүлэх мөн чанар юунд байгаа юм гэдээ асуухад. За тодорхой нэг юм хэлчих тийм. Лам олдохгүй. За манай ганда хийдийн тэр ганц нэг байж болох л бүгдээс нь асуусан биш. Зүгээр захын нэг шишний сургуульд суух хөтөл юу ч хэлэхгүй юм билээ. Тэгээд энд ийм байна. Тарины үндсүүд байна. Физик үндс. Тарины физик үндс. Дуу авиа атомын төвшөнд үйлчилдэг. Дуу авиа долгионлог чанартай. Гэрлийн нарийн урсгал өөрөө дуу авиалаг чанартай. Хүний үг сэтгэл хүсэл бодол долгионлог энэ өхнийг когерентлж болдог. Когерентлэн гэж нягтруулж хурааж болно гэсэн үг. Бидэнд энэ амьдралд хамгийн одоо амархан когерентийг таних юм бол галт шил байгаа. Ийм өөрхөн шил байдаг. Наранд барингууд цаасны голдор манас гэл гал гараад ирдэг шин. Тэр яаж вэ? Нарны сарны гэрлийг нэгдгээ багцалчихж байгаа. Тэгээд халуун ус гээд тамхи хасаагаад
галж дагаад хомоолсон. Тарны бизүүнс элчтэй бүхэн гэрэлтэй бүхэн элчтэй гэсэн. Нэг тийм. Хоёрт нь хүний биеэс 8-12 микрон гэрэл цацарч байдаг. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд. Ахар сүүрний хавьяас улаан туяа, хэт улаан туяа цацардаг. Тэр нургаа гадаад ертөнцтэй холбож байгаа юм. Бурхны дуу аваа, бурхны ивэл хайртай холбож байгаа. Нойрсож байгаа ихээс бүр их тод бичигддэг. 10 гэлцээ хувьсах орон цацарч байдаг хүний биеэс дундчаар. Эсвхэн бичил видео хөнөөх туяа цацруулдаг. Оманы вадмихон гэж тарныг хэлэхэд лимбийн тор хариу цацрал өгдөг. За эмчвшин байж магадгүй. Лимбический сет гэж нэг юм байдаг. Тархины ярал тийм ээ. Тэр ерөөсө физикийн ямар ч нөлөөлөлд хариу өгдөг. Шүлтээр түлээд хариу өгдөггүй, хөвчлээр түрээ хариу өг, огтлоод хариу өгөхгүй. Ягаад хариу өгдөг? Ганцхан маань уншихад тэндээс хариу туяа цацруулж идэг. Сони байгаас умманы ведмихан гэдэг тэр авяагаар хариу цацруулж. Тархинаас хэд хөнгөн хүмүүс ялгардаг. Оросын эрдэмтэн Кабизо 20 жил тархи судлаад ганцхан юм олсон тэр нь тархинаас хэд хөнгөн хүмүүс ялгарч байна. Энэ бүхнийг когерентлах нэмэгдүүлэх арга байгаа юм. Тэр нь тарин. Хүний биеийн био цахилгаан үүсгэр. Хүнд био цахилгаан үүсдэг. Тархинаас үүсдэг, зүрхнээс үүсдэг, эсээс үүсдэг. Биеийн усын онждог. Ухамсар сэрэмсрийн үйлүүд тийм чанартай. Өөрөөр хэлбэл сорон зун үүсгүүрийн чанартай байдаг. Өнөөдөр сон дэрэг ондог чанартай. За тэр дараагаар нь тэр байна. Зүрхэнд сэтгэдэг эс 40 мянга олдсон. Монголчууд зүрх сэтгэдэг гэдгийг хэмэлдэг эрт мэдчихсэн. Зүрх хагарах шахсан, зүрх бол хийсэн, зүрх хөрсөнгүй, зүрх зорих гэж чулуу гэдэг. Тэгс Америкийн хэсэг эрдэмтэд судлаад байсан чинь зүрхнээс тархины бор гадаргын эс 40 мянга олдсон. Тэр сэтгэдэг эс. За ингээд зүрхний удаган эргүүлэх гэж нэг юм байна. Зүрхэн дотор талд нэг ийм ээдрээтэй эргүүлэг байгаа. Тэр хүний үед ямар нөлөөтэй судлагдахгүй байгаа. Кисвелакийн үзэлгээ зүрхнээс зүрхийг агшаар тэрүүлж байдаг тэр цэник үүсдэг, био цэник. Энэ бүхэн бол тарины үндэслэл болж байгаа юм аа. Тэгтэр тариныг зүгээр нэг хэлчихдэггүй юм. Уманы үднах хэлчихдэг. Гэдэг авяг хаан дуудах, аль хүрдэн дуудах. Маа гэдэг авяг ямар өнгө гэрлийг бодож бий болгож дуудах. Нэг хаан дуудах, хумыг хаан хэлэх, ямар гэр авяг өөрөө төсөөлж бодож өөрөөсөө цацруулж хэлэх. Маань өмшдөг эмгэгт хамгийн урт настай байд. Тэд тарины энэ имийг мэдэхгүй ч гэсэн тэдэнд ганц агуу их мэддэг нь бүхэнд яг хайрын сэтгэлээр ханддаг. Тэр эмгэгт тэдний хөөхөр хулгай хийж идэж шоронд явж гэдэг яасан золигүй ээж аав нэг сайн хүн юмсан тэр чи овоо хүү байсан юмсан юу болчоо бол доо хөөх юм яасан муухай алдаа маань яднах гэж уншиж байгаа. Тэгнэ тэр нэг харахад нүдэн төөхөд өөтөн өгд байт юм гэж хэлдэг тэр маань уншдаг юм нэгч байхгүй. Тийм учраас тэр хайрын агуу гişи дээрээ сая миний ярьж байгаа энэ хүсэлийг нэгтгэж чадж байгаа. Тэр ч байтугай маань уншдаг юм гэж зүгээр явждаг юм. Яалж барьдаггүй юм. Зовдоггүй юм. Тэг кинонд хаяа нэг эрхний унагаад хөөхөл гэдэг шүү дээ. Тэр чи бас найруулагч ажигласан. Мөргөд залбирал байгаа юм.
За энийг бас хүмүүс бодож байгаамаа. Мөргөл залбирал энэ төр бол ерөөсөө цэвэр шашин гэж. Үгүй. Мөргөл залбирал бол хүн 8 бүтцээ төвлөрүүлэх цорын ганц арга. Өөр ямар тохиолдолд юм боломж байхгүй. Яг зөв залбирал хийх юм бол чиний өнөө тэн дээрсэн 8 бүтц 8 бол нэгддэг. 8 бол нэгдэхээр өнөө 3 хүчинд шууд уусдаг. Эсвэл тэрнийг өөртөө татдаг. Бурханлаг дайдаг чинь Тэнгэрийн хүч, газрын хүч 3 руу шууд нэгддэг. Тийм учраас залбирал мөрөглийг хийхэд бүтэхгүй юм гэж нэгж байдаг. Энэ чанарыг мэдэхгүй хүмүүсүүд өөрийнхөө мэддгээр материалистууд өгөө шаадаг үгээр шашин гэж авч байгаа юм. Би бас цагтаа материалистмын одоо гүйлэг явсан ч гэдэм үү зулцах тэр талын бас юм уншиж явсан хүний нэг л. Гэхдээ материалист сургаалт авахаар юм гайхамшигтай юм би. Ялангуяа байгалийн судлалд материализмд гайхамшигтай том яллууд биш шүү дээ. Ленин, Марксийн, Энгельсийн, Гегелийн. Ленинний нэг юм байдаг. Матери гүн тийшээ хязгааргүй гэж. Гэхдээ агуу том ял. Өнөөдөр матери гүн тийшээ хязгааргүй шүү дээ. Долгиово вөөвн долгиово алдсан. Хязгаарыг олоогүй. Тэр нь юутай нийлсэн, бэлэг оршихуйтай нийлсэн. Тийм учраас физикчд өнөөдөр бэлэг физик бий болгож байна шүү дээ. Психофизик, нейрофизик, геонейрофизик, геонейропсихофизик сүнс судлалаар ороо явсан. Яраалын олохгүй гүн тийшээ хязгааргүй нүнэн байсан. За тэгээд энд залбирал хийхэд 8 чанараа нэгтгэдэг юм байна гэчээд ийм хэдэн арга байдаг. Талархлын арга, дотоод арга, нойрын арга, бишрэлийн арга, мэдээллийн арга, хослол арга гэж. Америкийн эмчнэр юу хийсэн? Туршлага. Хэсэг өвчтнийг залбируулсан. Итгэл нь маш том байсан. Дараа нөгөө нэг хэсэг өвчтний төлөө ээж аав нь, эхнэр хүүхэд нь, эмчнэр өвчтөнтэйгээ хамт залбирсан. Нөгөө зөвхөн залбирал хийж байсан өвчтнөөс илүү төр гэдгийгсэн. Хамтын залбирал илүү хүчтэй. Тийм учраас хавдартай хүнийг бид хамтын залбирал хийж байгаа шүү дээ. Ээж аав хинний өвчтэй байдیں۔ Тэрнийхээ төлөө өөр хүүхэд нь хань жилнэ. Эмчтэй гурвуулаа. Залбирал хийж байгаа шүү дээ. За мэдээлэл арга, хослол арга гэдэг минийсээ яриад байгаа тэр юм. Тэгээд энэ бол эрүүлжих залбирлууд. Мөргөл бол тэнгэр газар дээрх хамгийн хүчтэй твсэг парахамсаа гэж их бясалгагч айлдсан байдаг. Энэ ертөнцийн бүх хүмүүсүүд тодорхой ганц хурам бүгдээрээ 3 удаа залбирал хийвэл хүн төрлөختний хувь тавилан хурамхнаа өөрчлөгдөнө гэж. Даачдаггүй боломж байхгүй. Тэгэхээр энийг өнөөдөр ангаах ухаанд хэрэглэх хэрэгтэй. Бид айхгүй хэрэглэнэ. Бид хэрэглэж байгаа. Та нар хэрэглэх ёстой. Энэний аль нь чамд илүү ойр вэ? Түүнийг ав. Бишрэлийн арга гэдэг нь байна уу? Талархлын арга нь байна уу? Одоо голдуу энэ гэгэнтнүүд лекцэн дээр талархлын аргыг заадаг юм байна лээ. Би одоо бурханд баярлалаа. Миний үе сайн боллоо. Ажил үйлс үүдч амьдралтай сайхан болж байна. Бурханд баярлалаа гэж талархлын арга. Дотоод залбирал нь зөвхөн бодох гэсэн үг. Өөрийн бурхан чанартай хандах гэсэн үг. Дотоод залбирлын талаар би та нарт чиний дотор байдаг 5 бурхны залбирлыг тус тусад нь таринтай зааж өгнө. Нэг хэсэгтээ өөрөөсөө яг өвчтэй хүндээ зааж болно. Өөрөө ятгахтаа нэг 2-3 сар тасдахгүй хийж зааж өгсөн. Өнөөдөр заачаад маргааш өнд очиод худлаа болд юм аа. Тийм учраас 2-3 сар өөрөө тасалдахгүй өдөрт 3 удаа хийж яваад дараа нь өвчтэй хүндээ тус авах гэж ирсэн хүндээ зааж өгвөл дооцох нь 50% сайжирдаг. Дооцох нь ч шүү. За мэдээллийн арга нь тэр эдгэж ийн тэр гэсэн тийм аргууд л доо нойрын арга нь одоо хагас унтаа байдаг. Хэмжлэнгээр ингэ өөр.
За бурхны тухай бяцлаглалын тухай ийм олон янзын номыг та нар уншсан. Бяцлаглал гэж бурхантай хөөрнөх хэл, бурханд хүрэх зам мөр, бурхан байдгийг мэдэх мэдээлэх арга энэ төргээл. Олон янзын тодорхойлт бий. Бяцлаглал гэдэг бол дээд эрүүл мэндийн төвшнөөс бидний ойлголтоор гэгэрлөөд төгс эрүүл мэндэд зорихой арга бяцлаглал. Бурхан гэдэг бяцлаглал гэдэг бурханд өөрийгөө нээх арга. Өөрөөр хэлбэл бурхан чанараа нээх арга. Бурханд нэгдэх аргыг бяцлаглал гэж байна. Тэгээ бурхан хичээл дээр бид энэ тухай дахиад үзчих юм аа. Тэгээ бурханы тухай тэр хүмүүсийн айлдсан өгнүүд тэнд байна. Эндээс одоо манай харамж автын тэр үгийг та нар бурхан сэтгэлээс өгөөг сэтгэл гээд. Тэр бурхан багшаа айлдвар байгаа юм. Миний өнгөрсөн цагийн бүх үйл хичээл зүтгэл бурхан байхгүй гэдгийг хүмүүст ойлгуулах гэсэн юм аа. Миний өнгөрсөн цагийн бүх үйл хичээл зүтгэл бол бурхан байгаа шүү гэдгийг хүмүүст ойлгуулах гэсэн. Тэр хүний хичээл зүтгэлний үеийнхтэй 84,000 судрал бичсэн хүн шүү дээ. 84,000 судрыг бүтээхдээ бурхан байхгүй хүнд ойлгуулах гэсэн. Тэгээ өөрөө бурхан болцсон. Өөрөө бурхан. Тэгэхээр бурхан гэж үг хэлдэг ихтэй өөрийнхөө бурхан чанарыг нээгээд нэрлж байгаа бурханлаг цэвэр ухамсараараа нэгдхийг хэлж байгаа. Буддаа тэгж чадсан юм. Тийм учраас бурхан минь өршөөгөө залбирахад миний гарын хоорондоос Буддаа бурхан амилж байгаа. Намайг тойроо зогсож байгаа бүх юм миний дуу хураах цацраах шигтэл бурхан мөн. Тэр ертөнцийн цэвэр ухамсарт нэгдсэн учраас бид тэр хаасаагүй байж байгаа. Бурхан залбираад зүгээр болж байвал ямар нэг нөлөө үзүүлж байгаа бол ертөнцийн цэвэр ухамсарт залбирч байгаа гэсэн. Тэгээ бурханы тухай шинжлэх ухаан юу гэдэг энэ төргээ бид ярина. Хүн дотор тийм таван бурхан байдаг. Чамд хайр байна уу? Байдаг. Тэр харьяа бол бурханы өр шүү дээ. Ялгаа нь бидний жижиг. Аав ээж хайрладаг, хөрөө хүүхдээ эхнэрээ хайрладаг. Одоо эхнэрээ хайрлахаа байцсан. Хүүхдээ хайрлахаа байцсан. Тэг өөрийгөө нэг жад хайрладаг бах тэр нэгдэж явж байгаа юм. Тэг тийм жоохон ба шүү дээ. Бүх хүн төрлөختнийг амьд оршилт хайрлахаар энерги болж байгаа шүү. Өргөжж байгаа. Тэгээд бүх юмыг хайрлуул. Тэр үтгэл өвчин үүсгэж микро намайг алах гэж ирж байгаа хүнийг би хайрлах чадвал тэр арьяа болж байна. Иесус Христос цовдлуулж байхдаа нэг юм өглөөд байсан. Энэ монош биднийг зөвхөж байгааг нэг нь очиагансан чинь бурхан минь энэ хатж байгаа хүмүүсүүдийг л авралдаа авч үзээрэй. Эд чинь мэдэхгүй учраас намайг ингэж байгаа шүү гэж. Тэр чинь оюуханаар нь ертөнцийн дээд хайрын нэг эзлэг. За танд мэдрэмж байдаг уу? Байдаг, шүлэг өчтөг, дуудуулдаг, бүжиг хийдэг. Хоон эхнэрээ сонгох гээд гоё охин хараад явж байгаа чинь мэдрэмж шүү дээ. Тэгэхээр энэ янжил хам бурханы өөр байдаг байхгүй. Хүн болгоно чамд хүч байна уу? Биеийн хүч, ухааны хүч, оюуны 3 хүч тэр очир байна. Чамд ухаан байдаг тэр үддээ. Манай юу? Манзшир. Чамд бие байна уу? Байна. 8 өнгөө солонгодсон. Ман. 7 өнгөө солонгыг хэлсэн. Ингэхээр бурхан гэдэг хаа байдгийг битэр хүн дотор өөрт нь байгаа юм. Тэрийг нээвэл сая бурхан болдог. Нээхэд ойртчвал гэгэрэнгүй аж төрдөг. Гэгэрэнгүй аж төрхийн тулд эрүүлчих хэрэгтэй. Тийм учраас манай дээд эрүүл мэндийн сургалт эрүүлчихвэ, гэгэрхвэ, бурханчихвэ гэсэн 3 сургалт. Энэний хөтөч түгээх чинь та нар шүү. Та нарт итгэдэг шүү хүүхдүүдээ. Баярлалаа. Эрүүл аж төрөх бүх боломжуудыг мэдэж авна.
Нэг хүлээгж байгаа үр дүн энэ. Бид одоо бүгдийг мэдэхгүй байгаа шүү дээ. Нэг л хоол идчихэл яваад байвал тэгээ болд юм шиг бодоод байгаа. Хоёрдугаарт нь мэдлэгээ амьдралын зан заншил хэвшил татал болгоно. Бид өнөөдрийг хүртэл яаж амьсгалдгаа мэдэхгүй. Одоо амьд болгоо амьсгалдаг л байна. Тэгвэл ухамсартайгаар өдөрт амьсгалын 5 хүрээ байдгийг. Тэр 5 хүрээг өдөрт 2 удаа ажиллуулж харагдана. Чиний насгаар аандаа 90 хүрээл явчихна. 90 хүрэхтэй зүгээр хөрөхгүй хөдөлмөрийн чадвартайгаа 90 хүрнэ. 2 дахь үрдэн. 3 дахь хүлээгж байгаа үрдэн. 25 эрхтнээ цэвэрлж чаддаг болно. Бид ерөөсөө санаг альсаал халтхал цэвэрлж байгаа. Хамраа угаадаг хүн цөөхөн амаа бас угаана. 25 эрхтнээ гэж байна. Зүрхээ яа цэвэрлэх юм, илгээ яах юм, уушгаа яах юм, хотоодоо яах юм, дэлгүүг яах. Цөмийн цэвэрлэх сурч. Эрүүлжих хөтөлбөрийг дуусгаад чи хүн зааж өгнө. Хэрвээ чи ямар нэг өвчтэй бол, архаг өвчтэй бол. Өвчний тухай шинэ ойлголт байгаа л да. Биеийн дүүсхийг л өвчин гэхгүй юм биш. Эндээс завсарлаа гарахдаа би цүнхөө орхиж гарна. Гараад нь хуанцанд ороо сууж байтал гэнт цүнхөө орхицсан. Тэр цүнхэн дотор нэг 30,000 цаас байгаа юмсан тэр орж гардаг жижүүр мэжүүр нь хулгай чинь байх үед энийхээ алдчихна. Энд ч өвчин шүү дээ. Ороод ирнэ байж байгаа. Ашиггүй байж байсангүй байж байна. Үдсэнгүй өнөд өвчин гэж бодод. Бас л өвчин. Тэгэхээр сэтгэл оюун ухаан биеийн бүх өвчнөр сална. Тэгэхээр эрүүлж хувьслагдаг гайхамшигтай байхгүй хөтөлбөр гэдэг. Дараагаар нь энэ эрүүлж буй хөтөлбөрт хамрагдсан хүмүүсүүд жишээлбэл та нарын хичээл суусан хүмүүсүүд яг хийвэл ахуйн зан жаншил ахуйгаа болгож чадвал хамгийн доод тал нь 90 нас хүртэл өөрийнхөө хөдөлмөрийн чадварыг хадгална. Яах вэ? Эмнэлгийн акт авахгүй. Хөдөлмөрийн чадвараа хадгална гэж байна. Би өнөөдөр 80 хүрэх гэж байна. 40-50 жил замбараагүй бороо зориу ажилласнаас өвчтэй болсон. Тэгтээ муудаагүй сайжраад байна. 60 жил бид явсан өвчин 6 хоног 6 сарын дотор зүгээр болдгоо шүү дээ. Ятгахтаа 6 жил. 10 жилийг нэг жилдээ тэгээ их 6 жил болохгүй. Ийм байх. Эрүүлжих өсөлгөлийн эрүүлжих хөтөлбөрийн үр дүн энэ. Тэгээд энэ хүмүүсүүд 90 нас хүртэл хөтөлбөрийн чадвараа хадгалаад яваагүй амьдрнаа гэж байна. Гэгээр хүн яах юм? Бурханчгүй яах юм? Тус үрдээ хөрхөрдөнтэй. Тэг яг сая бол би тэгээд хуучин хүмүүсүүд байгаа гэж яг орангуй ярьсан. Зүгээр энэ дээр нэгдүгээр би та нарыг шинэ ирж байгаа улсууд ийм зүйлийг захиа. Тэр дээрүүлмэнд гэсэн тэр нэг номыг олоод авах хэрэгтэй. Энэ одоо байна уу юу мэдгүй байна. Гадуур байгаа. Номын сонгуульд байлаа. Тэрийг олж аваарай та нар. Тэрэнд нэг ийм байгаамаа. Нэг уншаа тэрийн юм авахгүй. Юу ч авахгүй. Нэг яг айтайхан сонирж юм шиг санагдал өнгөрнө. 2 унш, 3 унш. Тэг хамгийн гол нь хий. Чи өөрөө хийгээд үзтэн дээр дасгалууд байгаа, ганц нэг өгүүлбэрүүд байгаа. Өөрөө хийж үз. Тэгэхээр ойлгож эхэлнэ ийм бэ. Тэр нэг мундаг юм болцсондоо тэгээд байгаа юм биш.
Ерөөсөө хүн төрлөختөн хүмүүс ажиглдаггүй өөрт нь байгаа учраас гэдэг. Чи өөрийнхөө тухай ерөөсөө юу ч мэддэггүй шүү дээ. Их сайн мэдж байгаа чинь би 1 метр 63 сантиметр өндөр юм байгаа. 65 хилээ юм байгаа мэл гэж мэдчих. Өөрөө мэддэг. Тэр ном бол яг хүний өөрийнх нь тухай. Ерөөсөө хүн мэдэхгүй нэг ч яг өөрийнх нь тухай. Тийм учраас өөрийнх нь тухай учраас хэцүү байдаг. Бид дандаа гадагшаа юм судалдаг. Үгүй ятгатаа энэ залуу ямар янзын залуу юм. Сайн болов муу юм болов их нэртэй болов хоёр хүүхэнтэй шим айлгадаг гэдэг. Ингээл энийг судлах гэдэг өөрийгөө судалдаг. Тэгэхээр тэр өөрийн тухай учраас хүмүүс энийг авдаггүй нэг юм зоолно. Хоёр дахь нь өөрийн тухай мөртрөө чиний бүтц болох дүрсийн биш чанарын тухай. Бэлэг чанарын тухай байна. Жишээлбэл дүрс чанар энэ дээр 7хон зэргэмж байна шүү дээ. 7хон ялгамжтай юм байна шүү дээ. Гэтэл бэлэг чанар чинь 192 ялгамж чанартай гэдэг шүү дээ. Хэд дахин илүү байна вэ? Боддоо та нар. Ийм юм байгаа учраас тэр ойлгомжгүй байдаг тал нэг ийм. За тэгээд би та нар зүгээр одоо хэлэхэд ийм. Тэгээд эрүүл мэнд гэдэг энэ зүйл бол бид хэд нэг номонд бичсэн бид нэг 4-5 хүн тэгээд хамтрагсан найз нөхдөдтэйгээ хамтраад хийчихэж байгаа юм биш ээ. Хамгийн одоо нэлийн цаад талын хугацаа гэхэд манай энэ босоо багны 8 үеийн их багш. Бид тэгээд энэ Жингэр Тэмээтэй ууландаар 8 сурга боссон шүү дээ. Бидний 8 багш бол 8 манал байсан юм байл. 8 чулуун сурга боссон. Агуйд нь одоо тэнд бичээс юм хийд тавьсан. Сүүлд нь бурхан багшиг аваад залсан юм. Тэнд жил болгон маналыг тахидаг. Нэгдүгээрт ийм. Хоёрдугаарт дорн дахны ангаа ухааны, тарны ухааны, тэжих ухааны. За нэг олон гээд гайхуулаад байх юм байхгүй зүгээр нэг 100 муу 200-аад ном судар бичгийг дээд талынхын 7-8-10-аад уншсан. Зарим нь тэгээд гүйл гэж харсан дутуу хөтөө уншсан юмнууд байлах. Тийм юм. 3 дахь нь орчин үеийн ангаа ухаан, физикийн шинжилгээ ухаан. Би физикт хамгийн муу оюутан байсан шүү дээ. Ангаахын тэд ээлжлэлтийн физикийн шалгалтандаар унсан. За тэгээд ерөн ч унна гэж бодож ирсэн би. Өмнөгөөс их сургуульд орохдоо физик дээр унна. Хим дээр сайн унна, монгол хэл дээр унцаавна. Бас юу авдаг байлаа тэр монгол хэл физик хим. Нэг нь юу гэсэн дөрөвч. Математик физик дөрөв хичээл авдаг гэсэн. Физик дээр унна, монгол хэл дээр унцаавна, хим дээр сайн унна. Нэг нь орос хэл дээр 3 авна. Тэгээд би орчих шүү дээ. Гэтэл би тэгээд ирсэн. Унна гэж ирсэн ч унлаг гэдэг физик дээр унсан. Над нүдний доторх гэрлээ хоголд ирсэн. Одоо урт мартдаг шүү дээ. Юу ч мэдэхгүй. Хугардаг юм уу, хугардаг юм уу мэдэхгүй шүү. Хөө мэдэхгүй байна өгш гэсэн. Дөгөрсөрөн гэж их могоо зантай багш байсан физик. За чи харин тажгүй залуу шүү дээ мэдэхгүй байна хэллээ. Тэгээ би 2 тавьчих хөө гэх. Гол тэгэл гэж өгш мэдэхгүй байгаа юм чи. За чи бусдаагаа сайн өргөч тэгээд тэгээ би орос хэл дээр 3 авсан. Нэг тийм жоохон текст орчуулсан юм дөө. Би монгол хэлэнд гайгүй л байхгүй. Тэгээ шүлэг зохиол бичдэг, зохиол мохиолыг уншдаг, он цавнаг их бардсан байна. Зохиол бичлэг хийдэг байсан. Зохиол бичлэг хийсэн 3 сэдв өгч чинь алив гарч ичсэн зохиол шиг бичиж хайж чинь гэдэг сахсураа бичиж хайсан. Тэгсэн байна гэдэг үгээ банк авчихсан байд. Тэгээ нэг алдаасан авч. Нэг оноо алдчих. Физик дээр азотын эсэл энэ төр хийсэн юм. 5 янзын эсэл үүдийн давуулан гэж бичсэн. Он цавсан. Тэгээд орсон юм.
хийм дээр. Тэгээ анагаахын дээд физик хамгийн моёутан байсан. Үлгийн салган дээр 3 явж байгаа тэгэл 3 л гарсан. Гараад физикийг маш их унших хэрэгтэй байсан. 10 дугаар ангийн физик уншсан, ерөнхий физик уншсан, сүүлдээ элементарны физик уншсан, квантын физик дандаа оростоор уншсан шүү дээ. Элементарны физик, квант физик, психофизик. Цөмийн олж оростоор уншсан. Тамаа идэж. 40 мянга тест вардаж. Миний хажуу талын физик математикийн багш байсан 10 жилийн. Одоо энийг телевизээр хэний ерөнхий сайдын туслах дэнзэн гэдэг хүү яригдаад байна. Тэрний аав нь Бурятун байдаг. Маш сайн физик математик гайхамшигтай. Манай хоёр айл. Тэгэл ороо өнөөхтөр гасан дараа очиад яриад ингээд. Очи одоо нөтөлс хойно юм сусан юм уушаад ямар юм хийдин л гэж. Тэгж байж энэ дээд эрүүл мэнд рүү яах орчиж байгаа. Өөрөөр ороо харгахт байхгүй. Тийм учраас та нар энэ шинэ орж ирж байгаа чууч орж ирж байгаа та нар физикийг унш. Одоо квантын физигэд орчуулгадад монголоор том ном гарцсан л байл. Би бас л авцсан. Элементарны физик, психофизик, квант физик, нейрофизик, нейрофизик. Цөмийн уншихгүй явахгүй. За тэгээд яг энэ дээд эрүүл мэндийн тухай би одоо энэ хүмүүсд нэг 10 минут дахиад ярих хэрэгтэй болох нь л дээ. Дээд эрүүл мэнд гэсэн асуудлаас ургаад төгс анагаах ухаан гэсэн ийм шинжлэх ухааны өөрөөр хэлбэл өнөөдрийн анагаах ухааны салбар жинхэнэ байдлаараа бүтэж гарч ирэх ёстой гэж би үздэг, яд үзэж байгаа. Өнөөдрийн анагаах ухаан шинжлэх ухаан мөн эрүүл мэнд гэдэг бол шинжлэх ухаан биш. Хүн эрүүл аж төрхөл ёс заншил, арга хэлбэр тэрний тухай сургаал байгаа юм. Шинжлэх ухаан биш юм ба шүү дээ. Эрүүл мэнд гэдэг. Төгс анагаах ухаан гэдэг нь юу хэлэх юм бэ? Хүний бие бүтцийн 8 зүйлийг 8 улангийн судлаад эхлэвэл тэр анагаах ухаан төгс болно. Тэр шинжлэх ухаан төгс болох нь. Биеийн судлаад, ухаан ухамсарын судлаад, сэтгэл сэрэмсэрийн судлаад, амин оронгийн судлаад, хийн эргэлтийн судлаад, орны судлаад ингээд ирвэл тэр анагаах ухаан төгс болно. За тийм учраас энд жаахан одоо юу гэдэг юм номондор 21-р зууны анагаах ухаан Монголоос эхэллээ гэж. Яагаад анагаах ухаан гэж бичсэн? Тэгээд тэр төгс мөсөөр бичихгүй яасан гэд надаас хүн асууж илэн лээ. Хүн цааш нь чулуудчихна. Биш төгс анагаах ухаан ямар юм сайжаар тохиос шишиж шít. Анагаах ухаан гэж байл анагаах ухааны уншина. Миний судалж байгаа анагаах ухаан эндээс эхлэх гэж байна гэд докторууд уншин шít. Тэднийг унших гэж худлаагаар нь бичсэн. Тэрнээс дээд эрүүл мэндийн төгс анагаах ухаан 21-р зуун Монголоос эхэлж байна гэж бичих ёстой. Тэгээ та нар ингээд нэрээ хүртэл мэдэх хэрэгтэй байна. Энийг манайхан хуучвал зөмөр мэдж байгаа нэг хэлж байгаа. Яагаад Монголыг байлдан дагуулна байгаад дэлхийд Монголд одоо брэнд гэж нэг ярьж байгаа. Брэнд бараа гэдэг. Брэнд оюун ухааны үйл бол энэ дээд эрүүл мэнд мөн. Монголыг дэлхийд гаргах оюуны брэнд буюу нүүр тахлах үйл ажиллагаа. Дээд эрүүл мэнд мөн. Тэрийн дөрөв батвал хэлжсэн шүү дээ. Европын анагаах ухаан Хиппократаас хойш 2500 жил ирээд олоогүй юмыг дээд эрүүл мэнд олоод төвшүүлсэн. Дорны анагаах ухаан 5 жил ном тэмдэглэгдсэн. 5000 жил эмхэлж чадаагүй тэр зүйлийг эмхлээд бүтэн болгоод гаргацсан. Тийм учраас дээд эрүүл мэнд. Ер нь эрүүл мэнд гэсэн ийм ойлголт бол хүн төрлөختөнд байдаг юм аа. Жишээлбэл Англид эрүүл мэнд гэдгийг health гэж. Тэгээд тэр нь health гэдэг нь бүрэн бүтэн гэсэн үг юм лээ. Тэгээд юу нь бүрэн бүтэн гэдгийг Англи хэлээгүй юм шиг байгаа юм. Тэр талаар бичсэн хүмүүсүүд өөр юм бичээгүй байд. Би англи хэл мэдэхгүй юм. Гэтэл монголчууд
эрүүл мэнд гэж хэлсэн байд. Хоёр юм бичиж. Аюрведийн ухаанд свастха гэж хэлсэн. Эрүүл мэндийг. Сва гэдэг нь их уг гэсэн санаа юм. Стаха гэдэг нь чанар гэсэн. Их чанартай байгаа тэрийг эрүүл мэнд гинэ гэсэн. Тэгэхээр Монголын эрүүл гэдэг нь биеийг хэлж, мэнд гэдэг нь бэлэг чанарыг хэлж. Эсвэл стаха яг тэр чанар байгаа бас. Тэг Монгол нэр бол гайхамшигтай нэр байхгүй. Тийм учраас өнөөдөр бэлэг чанарын эрүүл мэнд гэдэг юм хэрэгтэй юм байна. Энэ талаар бид нар та нар одоо энийг хийх ёстой. Дахиад цаашаа 2 дахь хэл хийх баг. Чиний вэрч биэнд явж. Өнгөрсөн хэдэн сард бид нар хурал хийх гэсэн. Эрдэм шинжилгээний хурал. Энэ байна. Бэлэг ухааны анх дугаар хурлын илтгэлүүд гэж. Бэлэг ухааны анх дугаар хэлээ. Энэ хурлын илтгэлүүдийг би бэлдүүлээд шавнараараа бэлдүүлээд таньдаг нөхдөөрөө бэлдүүлээд хуралдаа нэр өгөх гэж. Шинж ухааны эрдэм шинжилгээний хурал энэ төргийн нэр өгөх юм байгаа юм. Биш ээ, эрдэм шинжилгээний хурал биш. Тэгээд бэлэг ухааны дэлхийн анх дугаар хурал гэж бичих. Томдж байна. Төвдөд хийш юм уу, энтгэд хийш юм уу, хятад хийш юм уу би мэдэхгүй шүү дээ. Бэлэг ухааны хурлыг. Арай томдод байх шиг. Бэлэг ухааны Монголын анх дугаар хурал гэж хийгсэн. Жижигдэж байна. Тэгэхээр энэ зүгээр ерөөсөө ерөнхийдөө бэлэг ухааны анх дугаар хурал гэдэг хийсэн. Энэ дотор сүнсний тухай, хийн эргэлтийн тухай манай мэдгмаа илтгэл тавьсан. Номын харьцууллаар. Маш том илтгэл байна. Сүнсний тухай миний нэг илтгэл явж байгаа. Хийн эргэлтийн тухай байгаа. Тарин эмчилгээний тухай, орны эргэлтийн тухай, ухамсараар эмчлэх тухай, хас тэмдгийн тухай. Дандаа бэлэг зүйн илтгэлүүд орсон ийм ном бай. Одоо энийг уншвал бас их юм мэдэх болно. Одоо шинээр орж байгаа манайхны юмс бусдын чалгаа байхгүй. Тийм учраас энэ бол хүний өөрийнх нь бүтэц бүрэлдэхүүнийг зөвхтэй, буруутай, дутуутай, дуйлимтай гаргаж байгаа учраас энэ цаашаа гүйцэх ёстой, төгөлдөлжих ёстой, сайжрах ёстой, дэлхийг байлдан дагуулах ёстой. Хэрв дээд эрүүл мэнд дэлхий даяар тараад эхлэх юм бол хүн төрлөختний сөргөлдөөн байхгүй болчихно. Дайн дажин байхгүй болчихно. Амян золиос зогшид байхгүй болчихно. Хүнсний зүйл дутагдхаа байж. Хүн өнөөдөр миний бодлоор нэг хүн 10-аас 15 хоногийг нэг өдөр идчихэж байгаа шүү дээ, хоногийн хоолыг. Нэг өдөр хамгийн бага идэх хүн шүү дээ. Их идэх нь түүнээс. Ингээ боддоо та нар. Нэг өглөө би ажилд ингээ өгчтэйгээ ойлоо гараад ирсэн. Шаншанд ганц нэг тийм ядуу хөвгтөл байгаа юм. Ганц нэг ч хүнийлээ би. Хогийн бункер дотроос хөөхд гараад ирж. Та нэг 7-8 настай тийм алтар царайтай хөвгт. Гартаа нэг юм барьсан консервны лаз ирж. Тэгээ бункерээс өсөрч уучаад консервны лазыг татлаар нь хуруугаар эргүүлээд ингээ жоохон юм гарч иж. 7 Манай өгшөө хөөхтэй юмчилд. Хаслаа гангийн ал зөөс үйд болж. Одоо яана энэ хөөхт одоо ингэ. Тим хогийн хөөхт эмнэлэг тавьддаг юм аа. Энэ танаа эмнэлэг тавьдчихсэн. Ийм хөөхт танаа эмнэлэг тавьдтий. Тэхгүй шүү дээ. Хэн тавьдтий? Тэр гэртээ дээд зэргийн ээж аваараа хоол хийлгээд өдөр өглөө хоол, өдөр хоол, ороо хоол, үдээс хойш хоол иддэг тэр хөөхтүүд. Тэр хөөхч хогийн бункераас консервны лаз ингэж долоочоо нэг өдрийн хоол болоод явах хэрэгтэй.
18 жил хэлэн дээр юм тавиаг хүн байдсан шүү дээ. 18 жил шүү дээ. Германы Тереза гэдэг эмэгтэй байгаа. Баба гэдэг энтикийн 55 жил юу чийдэг. Цоггүй усал уудаг. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсүүд ертөнцийн элчмээр өөрийнхөө хоолтой жилийн зүйлийг авдаг гэж ярьж байгаа. Ийм хүн зөндөө үе. Дэлхий дээр 10,000 жил насалсан хүн олон байна. Би гараад ирдэг, залуу байдаг нэг өвгөн л байжсэн. Хажууд нь адилхан өвгөн болдог, энэ мөтөлтөгөө өшөг гэж байдаг, би хөөлөгдөг дээр үлдээл авцардаг. 1000 настай хүн зөндөө байна. 300 жил яг ууланд бясалгал хийж байгаа хүн одоо энд гихт байж л байна. Ийм агуу их нөөцийг яахад хүн ашиглахгүй байгаа юм бэ? Энийний зах руу орж эхэлж байгаа юм чинь. Дээд эрүүл мэнд. Монголын бүх шорон сулрахыг та нар үзэн дээ. Энд хүн хордог байсан шүү дээ гэж та нарын хөөхдөд та нар айгүй тайлбарлаад явах болно. Дээд эрүүл мэнд Монголд нэвтрээд эхлүүл гэгэрэмгүй сургалт эхлээд явах юм бол 30-40 жилийн дараа Монголын шоронгууд хоосон, хонгил, хаягдсан тийм юм бол. Харамсалтай нь энийг яарвчлага хэрэгтэй л байна. Тэгэд маш түргэн хүмүүс төрөх хэрэгтэй. Дээд эрүүл мэнд гэдэг ийм зүйлийн тухай энэ зүйл рүү та нарын энд ирсэн ирээгүй тэр хүмүүсүүд олон хүн хөл тавьж байгаа гайхамшигтай сайхан зүйл юм. За дараагийн зүйл нь дээд эрүүл мэнд гэдэг энэ ирээдүйн юу юм бэ? Бид ойлгохдоо дээд эрүүл мэнд гэгэрэнгүй сургалт гэдэг хоёр юм бол хос юм гэж ойлгож байгаа. Гэгэрэнгүй сургалтын нараа эмнэлэг биш боловсролын байгууллага явуулах ёстой юм. Энэ талаар төсөл бичээд сайт дээр өгсөн хэд сайхан хүлээж авдیں۔ Тэгээд тэр ажил болохгүй л дээ. Зүгээр дээд эрүүл мэндийг хэрэгжүүлээд явхад 18 жилийн дараа хүүхдийн дунд хэрэг зөрчил огт гарахгүй бол. Хэрэг ганц нэг гарвал тэр нь томчуудын буруугаас болж гарна. Өнөөдөр хүүхдийн дунд гэмт хэрэг их байгаа шүү дээ. 18 жил гэдэг юу хэлж байгаа юм бэ? Нэгдүгээр ангид орсон хүүхд их сургуульд орох үед 17-8 жилийн дараа их сургуульд ороход тэрнээс доошх наснд энэ хэрэг гарахаа байчна гэмт хэрэг. Ягаад гэвэл ээж аав нь гэгэрэнгүй болчихно, ах чинь гэгэрэнгүй болчихно. Тэр хүүхэд гэгэрэнгүй замаар явчихна. 36 жилийн дараа Монгол залуучуудын дунд гэмт хэрэг гарахаа байчна. Хагассан буюу 50 жил, 48 жилд Монгол орон дэлхийн анхны санаатай гэмт хэрэг гардаггүй тийм улс орон болно. Энийг найш татгарган сургалтанд гэгэрэнгүй сургалтыг нэвтрүүлэх явдал энэ хоёр хослол энэ өшөө нэг дэх найш. 24 жилийн дараа Монгол дэлхийн гэмт хэрэггүй гүрэн болно. Шоронгүй гүрэн болно. Хүмүүс даанч энийг хүлээж авахгүй, ойлгохгүй. Хүмүүс гэдэг нь энэ томчуудыг ярьж байгаа. Ард түмэн бол энийг хүлээж авдаг. Гэхдээ ард түмэд байдаг шүү дээ. Гэргэртэй л байна. Дээд эрүүл мэндийн хоёр дахь одоо хүлээгдэж байгаа үр дүн ийм юм. За гурав дахь нь дээд эрүүл мэндийг хэрэгжүүлэхэд ямар нэг илүүдэл юм орохгүй. Одоо өнөөдрийн энэ сургалтанд явуулж байгаа хэдэн төгрөгийн зардал төсвөөс тооцохгүй бол ард иргэдээс тийм гардаг. Ерөөсөө энд орохын тулд ямар нэг хэмжээний тодорхой зардал төсөв гарна, тэр нь чамаас өрөөс чинь гарна. Дараагаар нь манай багш нар энэ сургалтыг сайжтай явуулах ёстой. Тэгээд сонсогчдоос тодорхой хэмжээний төлбөр авна. Тэд хэрэгжүүлэх ёстой. Амьдралдаа хэрэгжүүлэх ёстой. Төр эрүүл мэндийн яам засгийн байгууллага улсын төсөв энэ тийм төвөг чиглэл гарахгүй. Харин багасна. Жишээлбэл энэ эрүүлжих хөтөлбөрийн дотор өөрийгөө жолоодох гэсэн
15 минутын бясалгал дасгал бий. Энэ дасгалыг бүхэн хийвэл бүхэн нэг жил хийвэл 2 дахь жилээс нь амбулаторийн үзлэг 60-70% хүртэл буурна. Больницын хэвтрийн эмчилгээ бас 60-70% буурна. 3 жил 5 жилийн үргэлжлээ хийгдэх юм бол больниц хоосорно. Тийм дасгал. Тэгэхээр ийм зүйлд бид нар нэг хэдэн төгрөг гаргах, нэг хэд хоног хэдэн цагийг зарцуул. Үнэр чанартай 3 шатны сургалт эрүүлжихгүй, гэгэрхгүй, ясалгахгүй 9 хоногийн сургалт 9 хоногоо л гаргана гэсэн үг. 90 наслахад чи 9 хоногоо л гаргана. Болоо юм биш үү чи? Энийг бид хүнд хүргэх л хэрэгтэй. За тэгээд хэрвээ энийг ингээд бид Монгол даяар Монголын өрх бүхэнд хүн бүхэнд хүргээд эхлэвэл Монголын сэхэтнүүд ялангуяа багш нар энэ зүйл хүрэх юм бол аанда гэгэрэнгүй сургалт бол танхимууд ангиуд эхэлнэ. Тэр гэгэрэнгүй сургалт гэж бид нэг тийм юм яриад байгаа. Энэ юутай одоо ямар юм яриад байгаа юм бэ гэхээр энэ дээд эрүүлэнтэй шууд холбоотой. Жишээлбэл тэнд байсан тэр мэдээллийн одоо мэдээллийн салбар тэрнтэй шууд нөлөөт. 1000 сурагчтай сургууль за 120-30 багштай байдیں۔ 120-30 багштай 1000-2000 хүүхэдтэй ээлжийн хичээлдэг тийм сургуулийн багш нар өглөө хичээлдээ хэлж байгаа. За багш нарын олонх нь бүсгөөж байдаг ба. Тэд юу гэж бодож хэлдэг вэ? Та нар боддоо. Өнөө эдэн новш чинь анги болгож байгаа. Одоо хонготой гурцсан гэж бодож хийж байгаа. Өнөө Батбол цэрэн доржин тэр хичээл таслаад алга болсон. Айгуу нөмө хэдэгтэй ховсныг чирээд годомжинд явж байгаа гэл. Бөө урт авсаар тамтан дөргөн алхаад муухай хараал. Сургуулийн хашаагаар орж ирнэ. Анги төөхтүүд нь цуглц өнөө багш нь орж ирээ загнана одоо. Гэрийн даалгавар хийснэг бол надаас эхлээл ингээл загнана гэл. Хоёросоо тэр сургууль өглөө 1000 муу бодол орж ирдэг. Тэр 1000 муу бодол нь үүдний жижигрээс ахуулаад тэгээд хашааны хаалга, тармил мод бүх юм шингэдэг. Тэр орон зай мэдээлэл үлддэг тэр дарж байдаг. А энийг алгуул гарган дээд эрүүлмэнд мэдээллийг багш нар цаан хүргээд өгөх юм бол аандаа ирнэ. Хүүхдээсээ арчна. Тэгтээ удаа явна. Тийм учраас гэгээлэнгүй сургалт гэдэг юм хэрэгтэй юм аа. За ерөөсө бэлэг чанарыг зөв ойлгоод ирэх юм бол зөв ойлгоо зөв ухамсарлаад ирвэл мэдээллийн тарах, хүлээж авах энэ хоёр чанарыг цэвийг зөв ойлгох. Жишээлбэл жирэмсэн эхийн дэргэд залуу хосууд эхнэр нь жирэмсэн болонгот хүүхдийнхээ тухай ярьдаг. Ууган хүүхдийнхээ тухай охин байгаасаа хүү байгаас. Хоёулаа охин байгаасаа гол сайн л. Хоёулаа хүү байгаасаа гол бас сайн. Гэтэл ээж нь охин байгаасаа аав нь хүү байгаасаа гэвэл гарч байгаа хүүхдийн 70-аас дээш нь хялар гартыг. Хүйс зөрсөн тохиолдолд тэр усан ураг эхрүүгөө юм уу хүйс зөрүү бодож байгаа эцэг рүүгөө хялаж хардаг байхгүй. Тэг усан урагаас эхлээ хялар харж байгаа юм чинь тэгэл хялар гарна шүү дээ. Тэгэхээр их дотор байгаа хүүхэд гадаад бидний ярьж байгаа юмыг ойлгоод байдаг байхгүй. Энэ тэр мэдээлэл тэр бэлэг зүй энэ бэлэг ухаан бүгд нь байж байгаа. Тэгэхээр хүний эрүүл мэндийн тухай өнөөдөр дээд эрүүл мэнд юугаар хандах нь? Бүр их дотроос нь эхэлж хандж шүү дээ. Хос хоёр
жирэмсэн болоод одоо тэгвэл юу гэж бодох юм? Гэж ягаа хуугаасаа гэж аав нь бодж болдог, ягаа охин байгаасаа гэж ээж нь бодж болдог. Хүмүүс ингэж бодож байгаа юм. Нэр нь тийм шүү дээ. Бас ч. Гэтэл тэд арай өөрөөр бодох хэрэгтэй. Эхнэрийн жирэмсэн болсныг мэдвэл охин гарвал ээжигээ дураагаасаа. Хүү гарвал эцгээ дураагаасаа. Ямар говь вэ манайх ууган хүүгээ боож байгаа. Ууган хүүхдээ тэр хоёрынгүүд тэр баярлах байхгүй. Ээж аав хоёр минь намайг хоёулаа гоё хүлээж байгаа. Би ээжгээ гоё охин болноо гэл. Би аав шиг тийм мундаг бүх болно, тийм гоё залуу болно, тийм эрдэмтэй болно. Хайцаа тийм өөрчлөлт гарсан. Энийг дээд эрүүлэнд хэлж өгсөн. Шинэ гэр бол болж байгаа. 10 дугаар ангид, 8 дугаар анги, 9 дугаар анги, хэддүгээр ангиас хэлж өгсөн. Сургалт явуулж явах хэрэгтэй байхгүй. Инхээр өнөөдрийн эрүүл ахын одоо суртал нэвтрүүлэг гараа аваа хөл яваа. Ямар хэрэг байгаа юм гэж. Хог дотроос ингээ аваад иж байгаа хүн болж байгаа юм чинь тийм одоо зөрөөтэй юм байхгүй. Тэгээд эрүүл мэндийн одоо дараагийн шатны давуу тал энэ байна. Дөрөвдөх нь одоо энэ сууж байгаа хүмүүсүүд юу ойлгох? Монголчууд ураг жирэмсэн эмэгтэй тухай шал өөр ханддаг байсан. Хөл хүндтэй бүсгүй урдуур хөндлөн битгий гараараа. Дуу байдаг баха. Тэр яруу найрагч бас нэг мэдрээд бичиж байгаа мат гэж. Өөрөөс нь асуух огт мэдэхгүй. Тийм үг орж ирээд бичсэн. Гэтэл тэр бүсгүй бурхан тээж яваа юм уу? Гэнэнтэн тээж яваа юм уу? Монгол улсын хааныг тээж яваа юм уу? Эсвэл чиний эцгийг тээж юу? Миний ээжийг тэгээд явж болно шүү. Тэгэхээр өнөөдрийн хүмүүсд хэлнэ. Яадын тэрний урдуур бас сулгай тээж явж болно шүү дээ. Өнөөдөр тэгж хэлэх хүн зөндөө үе. Тэгж бодох хүн олон байвал тэрнээс сулгайч гарна. Миний бодсноор бодох хүн олон байвал тэндээс гэгэнтэн гарна. Алийг нь олон болгомоор байна та нар. Дээд эрүүл мэнд дээд нь дөрөв чихийг олон болгох хэрэгтэй. Энийг монголчууд мэддэг байсан. Жирэмсэн бүсгүй эмэгтэйчүүдийн усанд явуулдаг. Ер нь усанд явуулах дургүй. Эхлэн үед нь бүр дургүй. Төрөх шахаад ирэхээр нь дургүй. Тэрийг ойлгохдоо жирэмсэн хүүхэн бахар бузар тийм учраас ус руу явуулдаг гэж сөүлдээ ойлгодог болсон. Үгүй. Ус бүх мэдээллийг агуулж идэг. Усан дотор сайн муу хоёр мэдээлэл байдаг. Муу мэдээлэл их хүчтэй байдаг. Тэр мэдээлэл ураг чингэх байхгүй. Ялангуяа усан ургийн үе чингдэг. Тийм учраас тэрийг усанд явуулдаг. Харин аргалд явуулдаг. Аргалд явуулдаг. Тэрийг өнөөдөр ойлгохдоо юу гэж ойлгодог болсон гэхээр урган таргалчингээ аргалд явуулаад байгаа юм гэж хэлээд байгаа. За тэр тийм байж болно бас. Гэхдээ тэгж байгаа юм биш. Үхэр 300 эмийн ургамал иддэг юм аа. Байгалийн хамгийн дээдийн шим оюуныг тэр шим мэдээллийг үхэр идээд гаргадаг. Тэрнтэй харьцуулж байгаа. Тэрэнд тэр жирэмсэн эмэгтэй өдөр болгон харилцаж өдөрт 3 удаа тэр үхрийн цуглуулад гаргасан тэр ариун тансаг зүйл рүү харьцуулж байгаа. Тэр мэдрэмхийн хүн олон болцсон өнөөдөр. Өөрийнхөө худлаа шаачаа тэр хүн үннийг хэлвэл улаан цаа маргадаг аюул зоодох гэдэг худлаа ярьж байгаа хүний дээр дугуйл болчих хэрэгтэй. Нэг гэгэнтэй хэлсэн байт. Чамд сүнсний тухай хэн яриул чи тэрнээс бошоохон холдоор гэж. Яагаад гэж? Цаадах чи мэдэхгүй гэж. Үнэн шүү дээ. Тэгснэ би энэ дотор сүнсний тухай тэл тавьчихсан. Би хордлынханд энэ үгийг хэлсэн. Сүнсний тухай хэн яриул чи тэр хүнээс бошоохон холдоорой гэдэг үгийг би хэлдэг юм аа.
их эрт мэдхийн эрт дуулсан. Тэгээ холдоод яваад байсан чи сүүлдээ 2 цоргоо санаар сүнсний тухай илтгэл тавих болчихлоо. Эндээс явах хүн байвал явж үзээрэй, гарч үзээрэй. Сонсох нь л үл дээр. Миний ярьж байгаа буруу байгаа шүү. Би зөвтгөж дийлэх магадгүй гэж бодсон үлдчих үзээрэй гэв. Хохирч байсан манайхан зөвхөн хохирөлдөөд алгадчихад. Тэгээ сүнс гэж ямар байдгийг, сүнслэг чанар гэж юу юм, амин чанар гэж юу юм, сүнс амин чанар юу юм, сүнс амтлаг чанар юу юм, сүнс хүн юу юм. Сүнс ба хөлийн тухай ярьж байгаа. Тэгээ тэр энэ номонд байж байгаа. Ийм зүйлийг дээд эрүүл мэнд гэдэг Вьетнамын энэ сургалт хөтөлбөр та нарт өгнө. Би энэ самбаруудыг дахиад нэгээр нь ярихгүй шүү дээ. Тийм учраас энд шинээр орж ирж байгаа хүмүүсүүдэд би баярлж байна. Би энд хуучин сууж байсан шавнартаа итгэж шиг та нарт улам их итгэж байна. Та нар дээд эрүүл мэндийг Монгол орнд хүн төрлөختөнд тараагч болно шүү, түгээгч болно шүү. Тойлоо сэтгэлтэй байдаг шүү.